Сайн байцгаана уу? Loyal Tarot байна. Шинэ бичлэгээр олдож байгаадаа баяртай. За энэ удаагийнхаа бичлэгээр болохоор бид нэр 9-р сарын төлөв байдлын уншлагыг хийх гэж байгаа. 2026 оны 9-р сар. Тэгэхгүй ингээд сарын уншлагуудыг хийгээгүй байхад хүмүүс өмнөх жилийнхийг уншаад байгаа, сонсоод байгаа. Тэгээд он сар өдрийг нь сайн хараарай гэж зөвлөмөр байна. Одоо л яг 2026 оны 9-р сарын уншлагыг хийх гэж байна. За энэ гурван хэсэг болох хамаагүй. Өнөөдөр бид нэр стикер сонгоно. За нэгдүгээр бүлэг болохоор энэ хөрхөн мууртай, тэснэ юм хүзэртэй стикер. За энэ бүлгийг сонгож байгаа хүмүүс нэгдүгээр бүлэг болно. За хоёрдугаар бүлэг болохоор энэ эмэгтэй хүний царайнуудтай зүрхтэй стикер байна. Энэ стикерийг сонгож байгаа хүмүүс хоёрдугаар бүлэг болно. За гуравдугаар бүлэг болохоор энэ Сальвадор Далигийн цаг. Зураач гэдэг нэг ямарсан абсурд цагуудаараа алтартай. Тэрнтэй адилхан цагны стикер байна. За энэ бүлгийг сонгож байгаа хүмүүс 3 дугаар бүлэг болно. 9-р сарын уншлага маань ер нь хэм маяг нь яаж явагдах вэ гэхээр одоо баг мартчихж магадгүй. За хайр сэтгэлийн харилцаа ямар байх вэ? Ажил карьер ямар байх вэ? За тэгээ хувь хүний хөгжил талаасаа тухайн сар ямар байх вэ гэдгийг харна. За нэмэлтийг болохоор тухайн одоо яг ингээд энэ 3 салаа хэсгийг бид нар үзэж байгаа шүү дээ. Тэгэхэд тэнцэнээс ингээ үнэхээр дэлгэрүүлэх шаардлагатай ухаад үзье хэрэгтэй байх гэсэн зүйлсээр нэмэлтүүд орох болно. За ингээд хамгийн их татагдж байгаа нэг бүлгээ сонгоод уншлагаа сонсоорой. Баярлалаа. За одоо бүгдээрээ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхаа 9 сарын төлөв байдлын уншлага руу оръё. За нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань энэ мууртай тэг хүзрийн стикерийг сонгосон байх учиртай ажил карьерийн уншлагаар уншлага эхэлнэ. Ажил карьерийн уншлага эхлэхээс өмнө энэ 9-р сар ерөнхийдөө яг ямар байх вэ гэдгийг хоёр картаар харж байгаа. Тэгэж асуугаад амар хөөрхөн хааны аяга болон зарцын илт гарч ирсэн. За энэ хоёр хүзэр ер нь юу хэлээд байна вэ гэд тэгэхээр нь шүү дээ тий. Нэгдүгээр бүлгийнхан маань энэ 9-р сард маш их зүйлийг ер нь шинээр сурч мэднэ гэх юм уу. Гэхдээ ингээд нэг тийм сэтгэлээсээ айгүй олон гоё шин зүйлсийг сурч мэдж байгаа харагдаж байна. Шинээр хэлний бэлтгэлд сурах, янз бүрийн сургалт одоо дамжаанд явах тий. Аль эсвэл нэг хобби сонирхлоо барьж аваад тэрүүгээр өөрийгөө хөгжүүлэх ч юм уу. Яг нэг юм студент ямар ч хамаагүй юмны нэг юм амар гоё сурагч болж байгаа ийм сар байгаад байгаа харагдаж байна. Заавал ингээд сургалт энэ төрт бүртгүүлээд явах албагүй. Өөрөө хуваараа ч гэсэндээ маш их одоо юм мэдлэгийг шинээр ихнээс нь хурааж байгаа ийм сар болох гээд байгаа харагдаж байна. Тэгээ өөрөө энэндээ бас нэгдүгээр бүлгийнхэн маань маш баяртай байхаар харагдаж байна. Нэг л нэг юм дуртай зүйлээ сураал, дуртай зүйлээ хийгээл, дуртай юм нэрээ мэдлэгээ аривжуулаад байгаа учраас маш гоё байна. За тий хайр сэтгэлийн уншлах руу орно. Гэхдээ бас яг ер нь энэ 9-р сард нэг тийм усмах бодтой хүн гэж гарч ирж байна. Хилэн цэмлэхий загасны ордтой байх боломжтой. Нэг юм эрэгтэй хүн танд айгүй нөлөө үзүүлнэ гэх юм уу. Ер нь бол сайн нөлөө үзүүлж байна. Ганц би байгаа хүмүүсийн хувьд нэг ийм ордтой хүнтэй яг шинээр харилцаа холбоо эхлүүлэх магадлалтай. Аль эсвэл заавал ингээд ийм романтик төрлийн харилцааг эхлүүлээд ахаа алдгүй. Хин нэгэн одоо ийм ментор туслах ялангуяа хааны аяга болвол одоо юм багш хүнийг илэрхийлдэг өөрөөс чи илүү мэдлэгтэй илүү туршлагатай ийм эрэгтэй хүн таныг шин зүйл мэдгэд ч юм өөрийгөө шинээр нээхэд ч юм багшлах замчлах ийм төлөв болвол харагдаж байна. За тэгээд би бас нэг шинэ карт захиалсан мессеж карттай. За ер нь бол энэ 9-р сард 1-р бүлгийнханд ямар зөвлөгөө өгөх вэ гэж захиуснуудын зөвлөгөөтэй карт. Тэгэхэд болохоор a witch's soul is found in nature. How can you bond with her today гэж байгаа байхгүй. За яг нэг юм айгу нарийн утгатай ийм хэцүү байдлаар тайлбарлсан карт юм байлээ. Тэгэхэд болохоор ер нь би энэчнээс юуг ойлгож ийн вэ гэд тэгэхээр 9-р сард аль болох жоохон байгальтай. Гэтэ заавал шууд утгаараа бас байгаль байх албагүй л дээ. Нэг юм тайван орчинтой. Танд бас ингээд байгаль дэлхийг мэдрүүлж болохгүй зорчин биш үү? Тэгэхээр ингээд ер нь гоё усан бассейн ч юм уу, аль эсвэл нэх гоё ингээд зүлэгжүүлээд гоё тохижуулсан кофе шоп интернет гэдэг тийм газруудад ер нь цагийг өнгөрөө. За болж өгвөл гэхдээ энэ 9-р сард байгальтай ойрхон байх юм бол танд маш
эерэг нөлөө үзүүлнэ гэж гарч ирж байна. Ийм мессеж байна. За одоо тэгэхээр 9-р сарын ажил карьер 1-р бүлгийнхний хувьд ямар байх вэ гэдэг рүү оръё. За тэгэж асуухад надад бол үнэхээр таалагдлаа. Би одоо энэ уншлагыг шөнийн бараг 4 цаг хийгээ сууж байгаа байхгүй юу. Тэгэхэд ингээд яг energy бол айгүй гоё хүчтэй сэргэж орж ирж байна. За юу болох вэ гэхээр шүү дээ. Ажил карьер бол бүр маш сайн байгаад байгаа харагдаж байна 1-р бүлгийнхний хувьд. 1-р бүлгийнхэн маань өнгөрсөнд гэх юм уу та яг энэ 9-р сараас өмнөх ер нь хэдэн сарын хугацаанд ажил дээр ер нь нэг жоохон айцтай, стресстэй байгаад исэн. Өөрийгөө стресстүүлээд байсан. Аль эсвэл танаас шалтгааллахгүй ингээд ажил хэрэг чинь нөхцөл байдал нь цаанаасаа ингээд стресстэй яваад исэн гэх юм уу та. Одоо ингээд эдийн засгийн хямрал энтер таны ажил төрөлд нөлөөлөл, хүмүүсийн харилцаа хандлага энтерт нөлөөлөл, хуваараа бизнес эрхэлдэг хүмүүсийн бизнес ингээд ер нь жоохон алдагдaltaй болоод ч юм уу нэг ийм стресстэй байсан бол энэ 9-р сард ерөөсө тэр байдлаасаа болов гарч байгаа харагдаж байна. Ингээд бас хүнийг өөрийгөө жоохон ингээ хүчлээд альсвал нөгөө нэг ажлаас яг burn out болоод ажлаас ингээ хашраад тий юм хийх ёстойгоо мэдээд байдаг. Гэхдээ яг ингээд нэг зориглож ажил руугаа шумбаж орж чадахгүй байдаг да. Тийм байдалтай байсан байдлаасаа гараад 1-р бүлгийнхэн маань бол энэ 9-р сард маш зоригтой, маш дайчин байгаад байгаа харагдаж байна. Одоо хүүснээс үл шалтгаалаад энэ 9-р сард 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань маш masculine energyтэй байна. Яагаад вэ гэхээр хааны саваа, хааны аяг, хааны зоос гэдэг дандаа хаадууд гарч ирээд байгаа. Тэг ер нь бол маш өөртөө ихтгэлтэй байна, зоригтой байна. Ингээд өмнөх хэдэн саруудад ерөөсөө танд байгаагүй зориг ингэж яг шинээр орж ирж байна. За тэрийг хийчих, энийг амжуулчих. За энэ ажил чинь юм асуудалтай хэцүү байгаад удаан гаццсан билүү. За энийг ингээ гацаагаад ээж болохгүй те. Би ерөөсөө хий. Би зүтгэе, би чадъя гэд ингээд ерөөсөө л дайрж орж байгаа энергитэй байна. Тэгээд үнийг бас ингээд те зүгээр л ингээд харанхуй дайрж ороод байгаа юм байхгүй. Маш юм хүчтэй байгаад байгаа харагдаж байна л да. Сэтгэлийн хат айгуу сайтай байна. Ер нь бол энэ 9-р сард 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань ажил карьер дээр айгуу хүчтэй сэтгэл зүйтэй байгаад байгаа харагдаж байна. Тэгэхээр ер нь бол олон цаг ажилласан ч гэсэндээ ядрахгүй те өглөө өстой ингээл эртэлж босоод ажил дээрээ сургууль дээрээ 1-2 цагийн өмнө очиод те өөрийгөө бэлдээл өдрийнхөө төлөвлөгөө энтрийг гаргаал ингээд юм маш хүчтэйгээр ер нь ажил карьерийг үнэхээр гоё авч явж байгаа харагдаж байна. Олон юм яриад байх шаардлага алга. За энэ хэсэгт болохоор юу гарч ирж байна гэхэд хэнийг санаа зовоогоод байгаа юм байгаа байхгүй юу? 1-р бүлгийнхнийг маань өөрсдийг нь тэр нь болохоор юу вэ гэхэд тэгэхээр ингээд за хүмүүсийн бодол санаанд жоохон санаа зовоод байна. За юу гэмээр юм битээ. Гэтэ энэ жоохон өнгөрсөнтэй холбоотой юмс байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Өмнөх хэдэн саруудад та жоохон ажил дээрээ сэтгэл гаргаагүй, тодорхой шийдвэр энэ төр бас гаргаж тий яг уруу ухааны ажил дээр ингээд төвлөрүүлээгүй. Тэрнээс болоод 9-р сарлоо нэг жоохон айцтай орж ийн л доо. За ингээд хамт олон маань, дээд албан тушаалтнууд маань, багш нар маань ч юм уу тий намайг яг өмнөх шиг үнэлдэг хിവэрэ байгаа болов. Миний байр суурь яг ямархуу байгаа бол энэ төр гээл жоохон айгаад байна. Одоо хуваараа ажил эрхэлж байгаа хүмүүсийн зүгээс ингээ авч үзэх юм бол ерөөсөө ингээ өөрийнхөө бизнесийг хэдэн сар хөгжүүлэхгүй тий ингээд пост энэ төр оруулахгүй хайцсан байсан. Тэгснэ 9 сараас ингээд гинт хай сайн уу би ингээд буцаж ирлээ. Одоо ингээд манайхыг сонгороо үйлчлүүлээрэй гэл гэх юм бол хүмүүс ер нь бараг ингээд намайг орхио явцсан байвал яах вэ? Өөр харилцагчтай болцсон байвал яах вэ энэ төр гэж жоохон санаа зовоод байгаа юм. 1-р бүлгийнхэндээ маань харагдаж байна. Гэтэл ерөөсөө тийм юм байхгүй. Хүмүүс ингээд өөрийг чинь бүр ингээд хүлээгээд байж байгаа. Бараг ингээд хөөе чи яг яач ба хэдэн сар хайшаа алга болчихоо тий зөндөө хүлээлээ, зөндөө саналаа. Өстой чамаар ингээд тутлаа гэд ингээд өөрийг чинь дэмжиж байгаа, өөрийг чинь хайрлаж байгаа. Таны тусламж туслалцаа хэрэгтэй байгаад бүр ингээд өөрийг чинь андаад хүлээж байгаа хүмүүс маш их байгаад байгаа учраас энэ 9-р сард аль болох юм гоё хөнгөн энергитэй өөртөө ихтгэлтэй байхыг хүзэр олвол шууд зөвлөд гаргаж ирж байна. Ер нь 1-р бүлгийнхнийг харахад ингээд нэг тийм том өнгөрсөнд байсан ажил карьер дээр хашралт айдастэй тэрнээсээ салаад ингээд за одоо нэг гоё зориглоод үзье гэд ингээд бүх юм шинээр эхэлж байгаа байхгүй. А тэр үедээ яг за би өмнө нь те энэ хүнд тусалж чадаагүй дээ. Энэ хамтрагчаа жоохон гомдоцсон доо. За энэ хүн надаас ингээд зөндөө юм асуугаад лавлаад хамтрын энэ төр гээд хахад би тоохгүй хариу өгсөн дөө. Би ер нь жоохон муу хүн байсан да тий ажил карьер дээрээ тодорхой хариу энэ төр өгөөгүй. Би чи ингээд бас ажил төрлөө жоохон хоошоо тавьсан байсан шүү дээ. Надад одоо дургуй болцсон бах та.
та хамтрахаас ч одоо өнгөрсөн байх та энэ төр гэл бодонгууд үгүй зөвхөн чамааг л хүлээж илаа. Би ингээд зөвхөн чамтай л хамтарч ажилламаар байна. Бид нар танаа байгууллагатай л ингээд гэрээ энэ төр хиймээр байна гэдэг ч юм уу те. Ийм байдалтай байж ах учраас хүзэр хэлэхдээ таныг ингээд энэ 9 сар руу айгүй гоё нээлттэй, өөртөө ихтгэлтэй, хөнгөн энергитэйгээр явж орж болно гэж болвол харуулж байна. За тэгээд 9-р сард ер нь бол одоо нэг юм шин танил. Гэхдээ энэ бол дандаа ажил карьертай холбоотой одоо шинэ бизнесийн хамтрагч эхлээд зүгээр найз нөхөд болоод танилцаж болох ч гэсэндээ цаашид таны ажил карьерийг ингээд амар гоё дэмжиж явах, гар нийлэх ийм хүмүүстэй дотн шинээр танилцаж нөхөрлөхөөр байна. За одоо ялангуяа ингээд хуваараа бизнес эрхэлдэг аль эсвэл нэг тийм олонний дунд ингээд те алтартай хүмүүсийн хувьд гэх юм бол энэ 9-р сард одоо таны худалдан авагчид, бизнесээр ч үйлчлүүлэгчид, шүтэн бишрэгчид ч юм уу бүр маш их нэмэгдэхээр бол харагдаж байна. За тэгээд энэ 9-р сар бол маш завгүй өнгөрнө гэж гарч ирж байна л да. Ер нь л ингээд нэг зогссон байсан ажил хэрэг гинт ингээд өстө завгүй урагшлаад эхэлж байгаа харагдаж байгаа байхгүй юу? Ерөөсөө л ингээд танаас шалтгааллахгүй зогссон байсан ажлууд чинь гинт л ингээд урагшлахаар болоод хүлээж исэн, нэлээд удаан хүлээсэн тий. Одоо нэг юм мэдээлэл харилцаа холбоо ч юм уу тэднэр ирээл 9-р сард 1-р бүлгийнхэн маань маш happy аз жаргалтай бөгөөд маш завгүй байхаар харагдаж байна. Тэгэд ер нь бол нэг тийм ажил карьер дээр бас нэлээд юм стресстэй, ер нь жоохон буугаад өгсөн ч юм уу тий. За буугаад өгөх нь хайшин гэхдээ ингээд юм маш стресстэй байсан. Тийм өнгөрсөн бол байна. Энэ бүхэн яг 9-р сартай хамт дуусч байна гэж гарч ирж байна. За тэгээд 9-р сард та өөрөө маш завгүй олон ажил төрөл амжуулж байна. Олон хүмүүстэй харилцаж уулзж байна. Өөрөө ингээд санаачлахтай тийм маш олон зүйлийг ирч хүчтэйгээр амжуулж байна. За ингэснээр ер нь бол 9-р сард мөнгө санхүүгийн нөхцөл байдал аягүй сайжрна. Ажил карьер чинь буцаад сайжрна. Тэгээ 9 сарын төгсгөл гэхэд 1-р бүлгийнхэн маань юуг мэдрэх вэ гэхээр I got it. Би ч угаасаа л мундаг байсан. За тэгээ хэдэн сар завсарлагын дээр аваад тэгээ хэдэн сар жоохон ингээ ажилласаа өнгөрсөнд хоошоо суусан ч гэсэндээ миний байр суурь бат бөх юм байна. А би жоохон хичээчих юм бол жоохон өөрийгөө дайчилчих юм бол буцаал ингээл миний нэр хүнд өсөөл миний ажил карьер батчаал намайг хүмүүс ингээл улам нэмэгдэх юм байна гэдгийг ингээ ойлгож байгаа харагдаж байна. Мөнгө санхүүгийн өсөлт болвол маш эрчимтэй 9-р сард бол буцаад эргээгээд гоё нэмэгдэж байгаа харагдаж байна. Тэгэхгүй өнгөрсөн хэдэн сар бол за миний ажил ирээдүйд яах вэ? Мөнгө санхүү яах вэ? Яна энэ цаашаа ингээд юмс уламд ордох үедээ гэдэг айцтай байсан бол тэр айцаасаа ингээд буцаад bounce back хийгээд тэгээ буцаад ингээд амар гоё энергитэй босч ирж байгаа харагдаж байна. За тэгээд ерөнхий энергиудыг харахад болохоор 10-ын саваа доошоо бууж гарч ирсэн. Өчнөө юм хийгээд аягүй завгүй байгаад олон юм амжуулаад байгаа ч гэсэндээ нэг тийм дарамтгүй байх гэдэг харагдаж байна. Ерөөсөө ингээд танд нэг тийм бие махбодын ядралт, оюун санааны ядралт энэ төр ч мэддэхгүй. Өчнөө хийх юм энэ төр байсан ч гэсэндээ тэрийг ингээ ядах юмгүй хурууныхаа үзүүрүүдээр хийгээд амжуулж гин. За айгүй их овоорцсон ажил төрөлтэй хуримтлагдсан их юм өнгөрсөнд байсан бол 9-р сард тэр болгоноос салж гин. Гэс амжуулаад бүтээгээд тэ урагшлуулаад ингээ дуусгаж байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ сарны үзүр доошоо харж гарч ирж байгаа хэрэг ерөн цаашид миний ажил карьер яах вэ ямар байх юм бол гэдэг юм эргэлзээгүй айгуу гоё сар болж байгаа харагдаж байна. За би угаасаа л мундаг байгаа юм байна. Угаасаа чадж байгаа юм байна. Би чи ингээл учиргүй ажил карьердаа санаа зовоод имзэглээл унаад байсан ерөөс тийм байхгүй юм байна шүү дээ. Би өөрийнхөө карьерийн ирээдүйд санаа зовох ямар шаардлагагүй юм байна гэдгээ 1-р бүлгийнхэн маань ойлгож байгаа харагдлаа. За тэгээ 6-гийн саваа хүртэл дээшээ хараад гараад ирсэн. Энэ 6-гийн сав болохоор айгуу гоё. Ингээд ascendance буюу одоо бүр ингээд дээшээ хөөрөх, өсөх гэдэг утгатай нэртэй байгаа. 6-гийн саваа бол одоо шууд ялалт амжилтыг биелүүлдэг. Тийм учраас одоо яг ялангуяа 9-р сард тэмцээн уралдаанд орох гэж байгаа. Ямар нэгэн өрсөлдөөнд одоо нэг юм байр эзэлдэг юмнууд байдаг да. Тим юмд оролцох гэж байгаа хүмүүсийн хувьд бол маш амжилттай оролцоод бүр алтан медальтэй 1-р байрыг хүртэл авах боломжууд харагдаж байна. За ер нь л угаасаа юм шартай, хурдтай, хүчтэй тий өрсөлдөөнд шинж чанарыг 1-р бүлгийнхэн маань өөрсөддөө их агуулж байна. Тийм учраас ер нь бас дээрэс нь ингээд тий нэг их асуудал байхгүй, зовлон зүдгүүр байхгүй ингээд ажлууд айгүй гой хурдан бүтээд таны нэр хүнд маш их өсөж байгаа харагдаж байна. Тэгээ сарын сүүл хавцаа ч юм альсвал ер нь яг 10-р сар эхлээд нэг дундаа ороод явж хахад мундаг ажиллаа, үнэхээр хичээлээ гэд одоо ингээд шилдэг ажилтан болох ч юм уу, урамшуулал авах ч юм уу тий
аль эсвэл одоо оюутан сурагчдын хувьд гэх юм бол шалгалт шүлгээ аягүй мундаг өгөөд ангидаа толгой зөгтөх ч юм уу тиймэрхүү зүйлс бол болохоор харагдаж байна. За ордуудыг харах юм бол маш хүчтэй арслан хонь нум, матар, үхэр охин, загасны орд бол маш хүчтэй харагдаж байна. За орд нь бол яг заавал таарах албагүй шүү. А тэг хилэнц мэлхий бас байна. Ихэр хумгч инлүүрч байна. За ингээл юу бүхэл ороод ирлээ. За нэмэлт дээр болохоор гэхдээ би яг юуг харах уу гэхээр ажил карьер дээр нь шүү дээ 9-р сард маш мундаг байгаад байгаа харагдаж байна. Тийм болохоор ер нь цаашдын ирэх саруудад ажил карьер ямар байх вэ? За энэ мундаг хурд хүчээ те барихын тулд юу хийх хэрэгтэй вэ гэдгийг харъя. За одоо болохоор хайр сэтгэлийн уншлагын хэсэг рүү оръё. За нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн хайр дурлалын харилцаа 2026 оны 9-р сард ямар байх вэ? За эхлээд болохоор ер нь 9-р сард хайр сэтгэлийн харилцаа хин нэгнтэй хостой болон хин нэгнтэй ингээ харилцаатай үргэлжилж байгаа хүмүүсийн зүгээс яриадах юм. Тэгэж асуухад болохоор ер нь ингээд харилцаа чинь өмнөх саруудад ер нь жоохон муутцсан энтер байсан бол яг учиргүй шууд салаад саримжихгүй ч гэсэндээ одоо ингээд маргаан зөрчилдөөнтэй жоохон хөндөрцөн те гэр бүлийн харилцаа, хосын харилцаа энтер жоохон хөндөрөөд хайр дурлалын харилцаанаасаа та өөрөө жоохон залхаад ч юм уу жоохон энерги энтер татаж авч исэн бол тэр байдал буцаад ингээд өөрчлөгдөж байгаа харагдаж байна. Ер нь хин нэгнтэй хостой харилцаатай байгаа хүмүүсийн маань хувьд гэх юм бол энэ 9-р сард бие биендээ маш их буулт хийж юм л да. Тэгээ энэ нь өөрөө айгүй зөв. Ингээ хоёр талдаа зөрүүдлэл гүрийгээл тэгээ альсвал дотроо бодож мэдэрч байгаа зүйлсээ нэг нэгнтэйгээ ингээд ярилцаж хилцэж чадахгүй ингээд хаалттай байгаад ахгүйгээр за би яг ийм юм мэдрээд байна. Надад харилцааны энэ таалагдахгүй байна. Энэ болж гин. Би чамайг надад ингэж хэлээсэй, ингэж хандаасаа гэж хүсэж гин. Нэг удаан ийм юм би бодоод яваад исэн. Энтер гэдэг ч юм уу те ингээд ярилцаад тэгээд хоёр талаасаа ингээд харилцан айгуу гой буулт хийгээд тэгэд ер нь ингээд өмнө нь харилцаанд яг ямар асуудлууд байгаад юу сэтгэлд ингээд тээглээд яваад исэн те юу харилцааг гацаагаад исэн тэр болгоныгоо ингээд та хостойгоо ардаа үлдээгээд харилцаа чинь буцаад ингээд амар гой сэргэж байгаа харагдаж байна. Ер нь л нэг жоохон төөрөлтцөн. Ингээд яг та хостойгоо аль эсвэл хос чинь тантай за бүр хоёр биендээ хоёулаач хоёр талаасаа байж иж болно. Нэг л нэг юм жоохон хүүтэн хүндий харьцаад байсан. Масктай харьцаад байсан те. Яг 100% өөрийнхоороо байж чадаагүй байсан тэр өнгөрсөн ингээ ардаа үлдээд
яг чин сэтгэлээсээ ингээд ярилцсанаар харилцааны ингээд нэг тийм буцаад айгүй гоё галцоог шинээр асаж эхэлж байгаа харагдаж байна. Тэгээд та болон таны хосчин буцаад ингээд харилцаан дээр амар гоё урт хугацааны ирээдүй хараад итгэлтэй болоод нэг дотроо жоохон бие биендээ гомдоод шаналаад яваад байсан зүйлсээ ардаа үлдээж байгаа харагдаж байна. Тэгээ бас яг ингээд одоо ингээд тустай хинэгэнтэй харилцаатай байгаа хүмүүсийн хувьд өмнөх саруудад ялангуяа өнгөрсөн 2-4 сарын хугацаанд ингээд харилцаа бараг жоохон маргалтаад муудалцчихвал амар муудалцчихаар салуу салчхаар юм эвгүй нөхцөл байдалд байсан ч гэсэндээ үгүй яг ингээд харилцаагаа авч үлдэж чадсан тиссэн тий тэрний үр шимийг энэ 9-р сараас эхлээд 1-р бүлгийнхэн маань хүртэж эхэлнэ гэж харагдаж байна. Ер нь 9-10 дугаар сар хүртэл гэх юм уу да ингээ хосын харилцаа болвол айгүй сайжран илүү харилцаа чинь serious илүү нухацтай илүү урт хугацааны ирээдүйтэй болж эхэлж байгаа харагдаж байна. Удаан үерхэж байгаа хосуудын хувьд гэх юм бол цаашид хамтдаа амьдрах, гэрлэх тэр талаар яригдаж эхэлнэ. Аль хэзээ гэр бүл болцсон байгаа хосуудын хувьд гэх юм бол харилцаа чинь ингээд буцаад гоё сайжраад тий бүр ингээ урт хугацааны одоо мөнгө санхүүгийн зохицуулалт, байр орон сууцаа шинжилж томруулах иймэрхүү зүйлс рүү ингээд хандаад ахиад явж байгаа болвол харагдаж байна. Тэг үнэхээр ялангуяа 1-р бүлгийнхэн маань өөрсдөө ингээд одоо байгаа харилцаагаа тий үнэхээр ингээд болгож бүтээх гэж өнгөрсөнд хичээснийхаа үр шимийг энэ 9-р сараас эхлээд хүртэхээр болвол харагдаж байна. За тэгээд ер нь та өөрөө ингээд нэг хайртай хүнээ хосоо тий жоох ингээд базаад ч юм уу хардаж сэрдээд ч юм аль эсвэл та өөрөө бүр энэ хүндээ ингээд сэтгэлгүй өнтер болцсон юм шиг хүндэрөөд те ингээ хамаагүй харьцаад байсан үл хүндэтгээд байсан ч юм уу тиймэрхүү талуудаа бас юу н айгүй олж харж засаж байгаа харагдаж байна. Тэгэхээр хин нэгэнтэй хостой болоо харилцаатай байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол харилцаанд нь энэ 9-р сард амар том шинжилэлт эхэлнэ. За би юу н ингээ харилцаанаас өөрийгөө хумаад исэн биш үү? Би ч одоо хайртай хүндээ тий гой харагдъя гэж хичээгээгүй байна. Нөгөө хүний ажил төрөл ямар хуу явж ийн болж гинөө бүтэж гинөө би бүр лавлчих асуугаагүй юм байна. Би зөндөө хатуу үгс хэлээ гомдооцсон юм байна. Тэгэж болохгүй байсан биш тий. За эдрийгээ би засъя гэд таны зүгээс бас гоё хичээл зүтгэл гараад тий харилцаа айгуу гоё сайжирж байгаа харагдаж байна. Тийм ер нь л 1-р бүлгийнхэн маань нэг юм одоо байгаа харилцаан дээр өнгөрсөн хэдэн сарын хугацаанд ингээд нэг урт хугацааны ирээдүй энэ төр харахаа болцсон. Дандаа л ингээд нэг юм сэтгэл ханамжгүй байгаа юмнууд дээр төвлөрөөд байдаг байсан байхгүй. За энэ хүний инж болохгүй байна. Энэ хүн надад ингэж өгөхгүй байна, тэгэж хандахгүй байна. Би энэ харилцаан дээр аз жаргалгүй байна гэл ингээд уурлаад, бухимдаал яваад исэн. Тэр байдлаа ер нь бол болно. Тэгэд ингээд нэг юм буруу ойлголцоод нэг л хил амаа олцож өгөхгүй байсан зүйлс ингээд замхраад, арилаад тий айгуу гоё ойлголцоод харилцаа болвол бүр том шин шатанд гараад аз жаргалтай цаашаа үргэлжилж байгаа харагдаж байна. За одоо ганц бие хүмүүсийн талаас ярий. За ганц бие хүмүүсийн хувьд гэх юм бол ер нь жоохон ганцаараа байхыг өнгөрсөн 2-4 сарын хугацаанд ингээд сонгоод исэн гэх юм уу да. Яг л нэг тийм урт хугацааны харилцаанд байх хүнээ хайгаад ер нь бол ингээд шинэ гарч ирж байгаа хүмүүст ингээд өнгөрсөнд боломж олохгүй байсан гэх юм уу. Ингээд тань руу хүмүүс татагдаал тантай дотносий болж өгвөл ингээд те таныг өөрийн болгоё гэж хичээж байгаа хүмүүс байсан байхад ерөөсөө ингээд нүрээ нэг юм сэвүүрээр хаачаал те үгүй чи надад ойртохгүй гэд ингээд исэн байдалтай байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу. За тэгээ энийхэн шалтгаан гэх юм бол яг үнэхээр удаан ганц бие явж байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол угаасаа хайр сэтгэл дээр зүрх сэтгэл жоохон хаалттай хэд шаардлага өндөртэй байгаад байсан. За хоёрдугаарт жишээ гэх юм бол жоохон өнгөрсөндөг хайр сэтгэлийн харилцаатайгаа зууралдаад исэн байж иж болно. Ер нь ингээ хайр сэтгэлийн харилцаан дээр хинтээч нэг тийм потенциал энэ төр харахгүй. Нэг хайр сэтгэл дээр те шинэ хүнтэй уулзъя, танилцъя, гарч оръё те ингээд нүрээ айгуу гоё будаад аль эсвэл гоё хуцаа өмсөөд те ингээ болзоонд явъя энэ төр гэдэг ямар ч хүсэлгүй нэг тийм тэмүүлэлгүй болцсон байсан бол энэ 9-р сард тэр байдал өөрчлөгдөж байгаа харагдаж байна. Ер нь бол нэлээд ийм урт хугацааны харилцаа бас яг орж ирж байгаа харагдаж байна. Тэгэд энэ урт хугацааны харилцааг амьдралдаа оруулж ирэхийн тулд та бас одоо ингээд өчнөө сонголтууд гарч ирэн заяо. Тэр болгонд нээлттэй хандах хэрэгтэй гэж бол хүзэг буулгаж ирж байна. За энэ хүн ингээд үнэхээр надад татагдаад байна гэж юм
намайг магтаад байна те. За би нэг гараад уулзаад хоолнд ороход яг юу нь буруу байх вэ гэдэг өнцгөөс хандах хэрэгтэй. Гэхдээ тэгээд ч зогсохгүй, ер нь ганц би хүмүүс маань энэ 9-р сард хайр сэтгэлийн харилцаан дээр гоё нээлттэй, өөртөө ихтгэлтэй, open minded гэж хэлдэг штэ. Тийм нээлттэй сэтгэл зүйтэй хандаж чадах юм бол ер нь маш урт хугацааны харилцааг эхлүүлэх хүнтэйгээ энэ 9-р сард уулзраад 10-р сараас энэ харилцаа нь эхлэх бүрэн боломжтой байгаад байгаа харагдаж байна. Тэгээд бас ер нь нэг тийм X-гээ ч юм уу те, өмнө нь байсан нэг тийм situationship, тодорхойгүй харилцаа энтрээ болчих болов, бүтчих болов, эргээд ирэх болов, яг яах вэ гэдэг нэг юм амар хүлээлтэн донд баригдаж амьдарч исэн хүмүүс маань энэ 9-р сараас тэр хүлээлтийг хаяад те. Тэгээ энэ бас гоё мэдрэмж ахгүй, тэр хүлээлтийг ингээ орхиод өнгөрснийг ингээ тавьж явуулаад шинэ харилцаанд бэлэн болоод тэгэх үед чинь яг энэ 9-р сард ер нь бол зөв хүнтэйгээ учирж байгаа харагдаж байна. Энэ харилцааны потенциал бол гэхдээ маш өндөр. Айгүй юм урт хугацааны гүн гүнзгий харилцаа бол байхаар харагдаж байна. Тэгээ хайр сэтгэлдээ ганц бичүүд маань буцаад нэг тийм гоё өөртөө итгэх, итгэл, харизма олж авч байгаа харагдаж байна. За энэ хэсгээс ордуудыг харах юм бол маш хүчтэй хилэнц, хумах, ихэр, арслан хонь нум гэх мэт ордууд бол гарч ирлээ. За энэ хэсгийн нэмэлт дээр болохоор за ганц би хүмүүсийн маань одоо яг учрах гээд байгаа, одоо 9 сард учрах боломжтой, урт хугацааны потенциалтай харилцааг эхлүүлэх хүн нь яг ямар хүн байх вэ, яаж танилцах вэ гэдгийг нэг харъя. Энэ дээр болохоор яг ингээд нэг харуулж өгөхгүй байгаа даахгүй хүзэр. Үнэхээр баг ингээд цаашаа гэрлэх суу хүнтэйгээ баг учрах гээд байна л гэж гарч ирээд байна. За ихтэй хостой хүмүүсийг бас ардаа үлдээж болохгүй. Яг ингээд хин нэгнтэй харилцаатай хостой байгаа хүмүүсийн харилцааны 9-р сард аягүй гой сайжраад байгаа. Тэгвэл цаашид харилцааны ирээдүйн урт хугацаанд ямар байх вэ? Одоо ингээд сайжирсан чигээрээ гой сайжирж гин үү? Анхаарах юмнууд юу байна? Тэд нар гараад ирнэ. За одоо хой хүний хөгжлийн өрөө. Нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн хой хүний хөгжил сүнслэг байдал талаасаа 9-р сар 2026 оны 9-р сар ямар байх вэ? За хой хүний хөгжил талаас харах юм бол энэ хараа тэргуун саваа доошоо харж гарч ирснээр зарцын саваа дээшээ харж гарч ирж байгаа нь маш сонирхолтой энерги багхгүй юу? За энийг яг юу гэж тайлбарламаар юм, би яг олцоод байна. Одоо энергийг, за эрч хүчийг хүсэл тэмүүллийг 100% байна гэж авч үзэх юм бол энэ 9-р сард нэг 25 25 25 25 гэж хуваагаад одоо ингээд нэг 4 хуваагаад 100% болж байгаа шүү дээ. Энэ нэг тийм байдалтай ингээд юмд хандах хэрэгтэй гэж бууж ирээд байгаа байхгүй. Одоо би яг нэг жишээ алах бай. Юу гэмээр
За аяллаар явахаар боллоо гэж бодъё л да, жишээ авах юм бол. Тэгээд нэг юм аяллаа одоо сонголтууд байдаг штэ. Дотроо ингээд янз бүрийн ийм үйлчлэгээнүүдтэй тий. Тэгэх юм бол за 6 сая гээд нэг тийм багц заяа. За тэгээд 3 сая гээд нэг багц, сая 500 гээд нэг багц байлаа гэж бодъё. Тэгэнгүүт одоо ингээд шууд тий за 6 саяхан багцыг харсан чинь 5-одтой зочид буудал ингээл аяллахын хөтөлбөр амар том тий аягүй сонирхолтой санагдал. За 6 саяхыг авчи гэж хандлаггүйгээр нэх их ялгаа байхгүй ганц хоёр ингээд аяллаа одоо юм дутуу зөрүүтэй 3 саяын багц байгаа штэ тэр багцыг нь сонгох хэрэгтэй гэдэг ч юм уу нэг иймэрхүү байдлаар ер нь юмд хандах хэрэгтэй гэж бууж ирж байна. Одоо жишээлбэл ингээд бүх мөнгөө өрөх боломж байлаа гэд тэгэхэд тэгээ тэр боломжийн цаана бас хариулаад амар гоё юм л байгаа л ах л та. Тэгэлгүйгээр ингээд нэг тийм талын талыг нь өрөх ч юм уу нэг тиймэрхүү мессежүүд орж ирээд байгаа хүзүүр дээр гарч ирж байна. Одоо жишээлбэл би өөрийнхөө аягүй тийм сонин кейс дээр ярий. Тэгэх юм бол би ингээд нэг тийм тасгалын хувцснуудад бүр яг донтцсон байсан үе надад байдаг аахгүй юу? She get брендийн хувцснуудад би амар дуртай. Тэгээд ингээд хувцаар нэг сет гарна штэ тий. Тэгээд ингээд нийлээд баг бүгдээрингээ аавна гэх юм бол нэг 800 мянга болж байгаа байхгүй. Тэнгүүт би тэрийг ингээд шууд авчдаг байсан. Тхийн оронд одоо юу гэмээр зөвхөн өмд Mac 2-ыг нь аваад тэгээд тэрний нэг нийлээд 300 болох ч юм уу тийм мөнгөнд хэмнэлттэй. Яг нэг ингэж ухаалаг ажиллах хэрэгтэй гэж гарч ирээд байна. Дандаа мөнгө төгрөгтэй холбоотой би жишээ аваад байгаа ч гэсэн энийг өөрсдийнхөө жишээн дээр нэгдүгээр бүлгийнхэн маань бодоод үзээрэй. Ингээд нэг юмд энерги 100% зарцуулахгүй, хүсэл тэмүүлэлээ 100% зарцуулахгүй ер нь хит өндөр сэтгэл хөдлөлөөр юмд хандлаггүйгээр гэхдээ ингээд хаширлаад өөрийгөө бариад тэ янз бүрийн бодоод ингээд өөрөөсөө юу ч гаргахгүй суугаад гэсэн үг биш. Энерги гаргах хэрэгтэй. Гэхдээ ингээд маш боломжийн жижигхэн байдлаар энергийг зарцуулах хэрэгтэй. Энерги ингээд баг багаар болгоомжтойгоор ингээд гаргаад авах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд хит их том сэтгэл хөдлөлөөр тэ ингээд бүр яг галтуул дэлбэрж байгаа юм шиг байдлаар юмд хандах юм бол хэрэггүй дараа нь жоохон харамсна. Тэрний оронд яг нэг ойд нэг жоохон төмөр дэгдээд унтарч байгаа юм шиг юмсад ийм энерги зарцуулна. Гэхдээ жоохон баг багаар зарцуулах хэрэгтэй шүү гэж хүзүүрэл гаргаж ирж байна. За би өстө тайлбарлаж чадахгүй. Үнэхээр сонь жишээнүүд авлаа намайг уучлаарай. За тэгээд энд бас юу гарч ирээд байна бэ гэж тэгэхээр энэ 9-р сард гэж гарч ирж байна. Ер нь бол эмэгтэй хүмүүсийн хувьд эсрэг хүснүүд нь гэхээр мэдээж хэрэг эрэгтэй хүн. За энэ уншлагыг сонсож байгаа эрэгтэй хүмүүсийн хувьд гэх юм бол эмэгтэй хүмүүс гэдэг юм уу да. За ер нь бол эсрэг хүснүүд чинь энэ 9-р сард танд жоохон гомдлоод байх талтай. Яагаад ч юм. Одоо ингээл аав нь танд яагаад ч юм гомдоол те. Ах トゥ нь ингээл нэг жоохон гомдоол, найз залуу гомдоод эрэгтэй найз нар энэ төр бас жоох үг хаях ч юм уу иймэрхүү хандлагууд танд бас юу нэ ажиглагдана. Тэр үед бас жоохон тайван байхыг зөвлөж байгаа харагдаж байна. Энэ уншлагыг сонсож байгаа эмэгтэйчүүдийн хувьд гэх юм бол өөртөө ч юм жоохон ядаргаатай санагдах гад л байна л да. Ингээд яг юунд болохоо болоод ингээд надад гомдоод байгаа, надаас юм амар хараат байгаад байгаа ингээд нэг юм хүмүүст жоохон эргээгээд бохимдох гээд байгаа харагдаж байгаа байхгүй. Тэгэх юу нь хэрэггүй. Аль болох жоохон тайван байдлаа хадгалаад төсвөртэй байгаад үзэрэй гэж гарч ирж байна. Энэ болохоор яг магадгүй одоо ингээд нэг шинэ хайр дурлалын харилцаа орж ирэх гээд байгаа хүмүүстэй холбоотой байж болно. Эсвэл яг одоогийн харилцаатай байгаа хүн нь байж иж болно. Нэг тийм муухай гомдол биш байгаа байхгүй. Яг өөрт чинь нэг тийм энэ уншлагыг сонсож байгаа эмэгтэйчүүдэд нэг тийм эрэгтэй хүмүүс ингээ эргэлж жоохон туниж гомдоод байна. Тэгэнгүүт ингээл нэг гомдоо шилчгнаад идэг юмд бас дурггүй. Тэгээд яг ингээд ямар ядаргаатай юм бэ гэд нэг юм хурдан хатуу шийдвэрүүдийг нэгдүгээр бүлгийнхэн маань гаргачих гад байна эсрэг үстнүүдтэй. Тэгэх хэрэггүй ер нь бол аль болох жоохон тайван, уян хатан, зөөлөн байгаарай гэж зөвлөд байна. Тэгээ энэ нь бол бас яг хэрэгтэй юм байна л да. Нэг хэрэгтэй үр дүн байгаад байгаа учраас хүзүр ингэж зөвлөж байгаа. За тэгээд ер нь хувийн хөгжил талаас харахад болохоор шүү дээ сонголтууд гарч ирнэ.
сонголтууд ер нь айгүй тийм олон сонголтууд гарч ирэх шүү. 2 хүн гарч ирээл намайг сонгооч гэдэж иж болно. 2 амар гой боломжийн ажлын сонголт гарч ирж болно. 2 худалдан авалтын сонголт энэ төр гарч ирж болно. Тэр үед болохоор ер нь ямар сонголтыг нэгдүгээр бүлгийнхэнд хийгэрээ гэж хүзэр зөвлөд байна уу гэхээр өөрт чинь аль болох шудраг санагдаж байгаа. Тэр сонголтыг хийн. За одоо ингэ зүгээр жишээ авъя. 9-р сард ингэ явж идэл X чинь буцаж ирлээ. За тэгжээд л та бас нэг шинэ харилцаатай хүнтэй болцсон байлаа гэж бодъё. Тэг ингээ хоёулаа тэгээ X чинь буцаж ирэл намайг сонгооч гэлээдэг. Шинэ харилцаатай байгаа хүн чинь бас намайг сонгооч гэлээдэг тий. Тэг та ингээ эргэлдэж байгаа байхгүй ямар сонголтыг хийх үү гэд. Тэр үед болохоор аль нь танд шудраг санагдаж байна. Тэр сонголтыг л хийх хэрэгтэй. Тэгээ энэ чинээс ингээ жишээ авах юм бол X өөрөө X болцсон нь бас учиртай тий. Яагаад X болоход хүрвээ тэр хүн? Таны гомдоож юу яав? Тийм болвол тэр хүн эргэж ирж гин тий. Гэтэл бас нөгөө талд нэг дүнгиж гоё шинээр ихлээд явж байгаа амарч өөсийгөө харилцаа байгаа штэ. Тийм болохоор тэр шинэ хүнээ сонгох нь зөв гэдэг ч юм уу. Гэтэ яг ингэж сонгож байгаа юм биш л дээ. Энэ болохоор зүгээр жишээ шүү манайхаа. Ийм юм гарч ирж байна. За тэгээ 2 худалдан авалтын жишээ байлаа гэд тэгэхэд нэг нь ингээд нэг тийм албан ёсны эрхтэйгээр орж ирж байгаа. Одоо ингээд баталгаа, жилийн баталгаа энэ төр өгдөг. Нөгөөх нь болохоор зүгээр ингээ хувь хүний тий ойрог хөтлөхын жоохон мэддэхгүй. Тийм учраас үнэн арай хямд ч юм уу. Ийм байх юм бол албан ёсны эрхтэй баталгаа өгж байгаа тэр бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй гэдэг ч юм уу. Аль болох ингээ харваас нэг юм шудраг байгаад байгаа. Танд шудраг санагдах, нөгөө юмд чинь нөгөө хүмүүст нь өстэй шудраг санагдах. Тэр сонголтыг хийх хэрэгтэй шүү гэж хүзэр болвол зөвлөж байна. Болохгүй байгаад байгаа зүйлийг ер нь жоохон асуудалтай юмыг заавал амжилттай болох гэж ингэж хүчлээд хэрэггүй гэдгийг анхааруулж байна. Тэгээ бас нэг анхааруулах юм гэх юм бол энэ 9-р сард ер нь танаас тусламж авъя. Ялангуяа мөнгө төгрөг зээлийг гэсэн хүмүүсийн тоо аягүй нэмэгдэх байхаа. Ямар нэг байдлаар ингээд таны энергийг ингээ ашиглаад тэгээ өөрөөсөө ямар ч байсан гэсэн нэг тусмас авах гад байна. За тэгээд хамгийн бодит шалтгаан гэхээр 6-гийн зоос бол ер нь жоохон мөнгө төгрөг зээлэх энэ төр болоод байдгийн. Аль эсвэл одоо ингээд танаар дамжуулж ямар нэгэн ажил бүтээлэх гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү юмнууд дээр ер нь жоохон болгоомжтой хандах хэрэгтэй гэж хүзэр гаргаж ирж шүү. Тэр болгонд заавал за тэгээд окей би чамд мөнгө төгрөг зээлээ. Чи минь тийм хэцүү байдалд орцсон уу? За би наад ажиллах чинь бүтээгээд үгүй гэд хүн болгонд одоо нэг юм сент шиг те гигантын шиг дарих шиг хандаад ахаалбгүй. Тэгээд үнэхээр туслах ёстой юм дээрээ туслах хэрэгтэй ч гэсэндээ сайн судлах хэрэгтэй. Ер нь бол мөнгө төгрөг авчаад буцаж өгөхгүй байх. Буцааж өгөх гэж нэлээд юм болох. Аль эсвэл тантай ойртож нөхөрлөөд те танд хэрэгтэй юм шиг аашлаад байгаа хэрнээ яг үнэндээ эргээгээ таныг ашиглах гээд байгаа хүмүүс энэ төр бол бас байна. Тийм учраас ер нь бол ийм мөнгө төгрөгтэй холбоотой хин нэгэнтэй ингээд хамт ажил гүйцэлдүүлэх, хин нэгэнтэй хамт ямар нэгэн ажил төрөл бүтээх, ийм ажил карьер мөнгө төгрөгтэй цаг хугацаатай холбоотой юмн дээр болвол яаран шийдвэр гаргахгүйгээр сайн бодож ийж, дүгнжиж, эрсдлийг тооцоолж ийж хөдлөх хэсгээ шийдэх хэрэгтэй шүү гэж хүзэр зөвлөлөө. За ингээд 1-р бүлгийн маань уншлага дуслаа. Баярлалаа. Одоо бүгдээрээ 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхаа 9-р сарын уншлага руу оръё. Why? Эндээ 2-р бүлгийг сонгосон хүмүүс маань энэ зүрхтэй. Тэгээ дотор нэмэгтэй хүний царай байгаа энэ картыг сонгосон байх учиртай. За ажил карьерийн уншлагыг өрөө тавьсан байгаа. Тэрнээс өмнө ерөнхийдөө 9-р сар яг ямар хөө байх вэ гэдгийг харъя. Тэгэж асуухад амар хөөрхөн 4-ийн зоос болон 6-гийн элт дээшээ харж гарч ирсэн. За юу гэсэн үг вэ гэхээр энэ 9-р сард 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань гүргэр байдлаараа асуудлуудыг давна гэж хэлж болохоор харагдаж байна. Одоо энэ болохоор айгүй юм clear тодорхой мессежтэй байгаа байхгүй юу? Ер нь энэ 4-р сард 9-р сард 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань мөнгө төгрөг айгүй сайн хуримтлуулахаар харагдаж байна. Мөнгө төгрөгөн дөрөв ч гэсэндээ ер нь танагтай чанга хандах хэрэгтэй гэсэн үг.
дэмий зарлага энэ төр гарахгүй байснаар цааш одоо ингээд хуримтлал энэ төр чи өсөөд ер нь үүсэж болзошгүй мөнгө санхүүгийн асуудал энэ төр байдаг шүү дээ. Тэрнээс өөрийгөө хамгаалах боломжтой болно гэсэн үг. Тэгээд зөвхөн энэ мөнгө төгрөгтэй бас холбогдохгүй. Ер нь бол шүү дээ тий. Одоо нэг жишээ орж ирж байна да. За ингээд ажил амьдрал ингээд тий аясаараа ингээд явж исэн чинь ингээд нэг тийм найзууд чи ер нь жоохон шоуди гарын орё гэдэг ч юм уу тий. Ямар ч байсан гэс нэг юм цаг үрсэн юм санал болгоод тэгээ бүр өөрийг чинь шалаад илээ гэж бодъё. Тэгэнгүүт бас ингээд хүн болгонд үгүй гэж хэлээд авах бас хэцүү байдаг шүү дээ тий. Тэгсэн ч гэсэндээ одоо 9-р сард үгүй би завгүй би маргааш эрт ажилтай эрт унтаж амрах хэрэгтэй байгаа. Би яг наад ивентэд чинь наад шоунд чи явахгүй гэдэг ч юм уу тий. Тэгснээрээ та тэр оройны ядралтыг алгасж гин мөнгө үрэх асуудлыг алгасж гин хамгийн гол нь магадгүй ингээд хамт гараад цагийг өнгөрөөсөн бол ерөөсөө нэг сайн зүйл болохгүй байсан ч юм уу тий. Тэрнээс ингээд өөрийгөө сэргийлэх ч юм уу иймэрхүү зүйлс болох гээд байгаа харагдаж байна. Ер нь бол энэ 9-р сард 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрийнхөө reputation буюу өөрийнхөө байр суурин дээр үзэл бодол дээр айгүй хатуу байх болно. Энэ нь ч ерөөсөө зөв болно. Таал нэг ганцаараа зөрүүд гүжүүд тий харамж болохгүй хүн байгаад байна гэсэн үг ерөөсөө биш. Энэ бол яг өөртөө хийж өгөх ёстой хамгийн зөв зүйл 9-р сард болоод байгаа харагдаж байна. Ингэснээр ер нь үүсэж болзошгүй тий ямар нэгэн токсик асуудалтай аюултай нөхцөл байдал цаашдаа ер нь өөрт чинь ингээд нэг тийм гарц хохирол учруулах тий ийм юмнаас өөрийгөө сэргийлж гин ийм юмнаас гарч явахд чинь тусалнаа гэдэг мессежүүд болвол гарч ирлээ. За би бас одоо яг энэ 9-р сар ямар хөө байх вэ гэдэг нэг юм зөвлөгөөг авч байгаа карт бас шинээр худалдаж авсан. Тэгснэ ингэж sometimes the most powerful spell a witch will perform will be the one she casts on herself гэж байгаа байхгүй. За энийг би одоо ингэ зүгээр шууд магчлаа тайлбарлах юм бол биш үү? Заримдаа хамгийн одоо хүчтэй эд шид болвол өөрөө өөртөө эд шид хийх явдал юм гэдэг утгатай карт гарч ирж байгаа хгүй. Гэхдээ энэ болохоор энэ хоёр ерөнхийдөө шал өөр карттай бүр үнэхээр утга нь адилхан байгаа. Юу гэж тайлбарлах вэ гэхээр одоо заримдаа хүний өөртөө заримдаа хүний одоо ингэж хийж чадах хамгийн чухал зүйл болвол өөртөө цаг гаргах, өөрийгөө сонгох, өөртөө энерги зарцуулах байд юм гэдэг утгатай карт гарч ирж байна. Тэгэхээр ер нь энэ 9-р сарыг хамгийн зөвөр, хамгийн үр бүтээлтэйгээр өнгөрөх арга зам болвол өөртөө л илүү анхаарал хандуулах, өөрийгөө нэгт тавих байх нь шүү гэж болвол хэлж болохоор байна. За одоо ингээд ажил карьерийнхаа уншлах руу оръё. За тэгэж асуухад болохоор 9-р сард юу болоод байна вэ гэхээр нэг finally гэх юм одоо эцсийн эцэст нэг тийм зогсонго байдлаас гарч ийн. Уйтгартай байдлаас гарч ийн гэж хүзэр буулгаж ирээд байна. Өнгөрсөн бараг 7 сарын хугацаанд гинөө. Өнгөрсөн бараг 7 сарын хугацаанд байж иж магадгүй 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань ингээ ажил үнэхээр уйтгартай байсан. Хичээл сургал үнэхээр уйтгартай байсан. Яа ингээл ширээний ард суугаал тэ нэг скрин хараал ингээл нэг юм тайп хийгээл бичээл тэгэл хизээ өөрчлөлт гарч ирэх бол хизээ ахиц центр гарч ирэх бол энтер гэдэг ч юм уу. Нэг тийм байдлаас энэ 9-р сард яг ингээ ховхорж гарч ирж байгаа юм гинтл амар гоё эрх чөлөөтэй болоод байгаа харагдаж байна. Нэг тийм удаан хүлээсэн зүйлийн ингээ хүлээлтэнд дуусаад байгаа харагдаж байна. Жишээ авах юм бол ингээд маш олон сард нэг том уйтгартай дуусаж өгдөггүй. Гэхдээ дуусгах хэвээр төсөлтөөр ажиллаад тэр нь одоо ингээд 8-р сар хавцаа ч юм уу дуусаад 9-р сараас ингээд өөр сонирхолтой юмнууд хийх боломжууд 2-р бүлгийнхэнд маань гарч ирж байна гэсэн үг. За ингээд нэг тийм эрх чөлөөтэй. Яг нэг Harry Potter дээр гардаг Dobby яг нэг оймстой болдог доо. Dobbyд ингээд нэг оймс өгөө Dobby эрх чөлөөтэй эльф болдог доо тий. Яг нэг тийм энерги орж ирээд байгаа харагдаж байгаа байхгүй. Ийм болохоор одоо ингээд 9-р сараас эхлээл өстө хүч барьж амтгтаал. За маш ингээд тий удаан уйтгартай өнгөрсөн 7 сарын хугацаа ингээд эцээ дууслаа. За би одоо ингээд юу ч хийх эрх чөлөөтэй болчлоо. Одоо яг юу хийх вэ? Ажил карьер дээр юу шинээр эхлүүлэх вэ? Аль эсвэл
За би зөндөө ингээд хичээгээ зөндөө ингээд удаан тий ширээний ард цагийг өнгөрөөсөн юм чи одоо би илж байгаа амралтыг аваад яг нэг гоё аялье. Өстой нэг дуртай юмаа хийгээд нэг юм ирч хүч хүсэл тэмүүлэл айгүй гоё нэмэгдэх сар болж байгаа харагдаж байна. Ер нь бол гэтээ яг арай нэг өөр үнцэг надад мэдрэгдээд байгаа нь ингээд нэг ажил бүтхийг ч юм уу, нэг нөхцөл байдлын ажил карьер дээр сайжрахыг ч юм уу амар удаан хүлээсэн. Тэгээ зарим хүмүүс нь болохоор яг тэр хүлээсэн зүйлийнхаа ингээ үр шимийг хүртээд тэр нэг удаан процессыг ингээ дуусгаад ард нь гараад шинэ юм эхлүүлээд байгаа. Зарим хүмүүсийн хувьд болохоор яг хизээч яг тэр нэг удаан хүлээсэн те зүйл ингээ биелээгүй байж иж болно. Тийм болвол одоо цаашид ямар ч байсан гэсэн хүлээхгүйгээр өөрийгөө одоо яг ингээд эрх чөлөөтэй болгоод шинэ адал явдал эхлүүлээд явж байгаа хүмүүс бас байна. Тэгэхээр энэ дээр жишээ авах юм бол юу мэр юм битээ ингээд за хүн нэг ингээд ажилд ордог штэ тий. Тэгэнгүүт ингээд за гоё өөрчлөлт ирэх байх. Ер нь ингээд ур чадвар тий хичээгээд хөдөлмөрлөөд байгааг маань үнэлэх байх гэл ингээд хараад ажиллаад ангуут улмал ингээд таныг ажилуулаад идэг тий танаас тусламжийн дээр аваад идэг хийх ажил чинь нэмэгдээд идэг хэрнээ цалин орлогч өгсдөггүй албан тушаал ахих хандлага энэ төр гарахгүй та тэрийг бас ингээд тий юугүй айгүй юм ангшис нэг ажилд орсноо тэр ажлыг 2 сар харснаа за цалин нэмэхгүй юм байна албан тушаал ахихгүй юм байна бэли гэж байгаа юм биш 7-8 сар магадгүй нэг 2 жил хараад хүлээсэн тий өөрчлөлт ирэхгүй байх юм бол за окей энэ бол одоо ингээд эцсийн зогсоол би энийг ингээд болоод шинэ ажил карьер эхлүүлнэ гэдэг ч юм уу. Нэг тийм шийдвэрийг бас гаргаж байгаа өөр нэг хэсэг хүмүүс бас байна. За ямар ч байсан гэсэн эцсийн нэг тийм эрх чөлөөтэй тайван амгалан болоод ажил карьер дээр хийж бүтээх шинэ зүйл эхлүүлэх хүсэл тэмүүлэл амбиц айгуу гоё нэмэгдэж байгаа харагдаж байна. За тэгээд нэг сонирхолтой юм нь болохоор шүү дээ тий 2 дугаар бүлгийнхний зүн совин энэ 9-р сард ажил карьер дээр нь бүр асар нэмэгдэж өсөж байгаа харагдаж байна. Юу гэсэн үг юм бэ гэхээр нь шүү дээ тий. Ер нь та ажил карьер дээр өөрийнхөө мэдлэг ур чадвар тэгтээ зөвхөн мэдлэг ур чадвар биш бүр өөрийнхөө зүн совинд итгэж шийдвэр гаргах юм бол бүр ерөөсөө болж бүтшгүй зүйлийг эргүүлэхээр харагдаж байна. Одоо юу мэр юм тийм лаглаг кинонууд дээр гардаг штэ тий. За наад нөхцөл байдал чи хизээж сайжрахгүй хизээж ирэхгүй гэл тэгэхэд яг нэг гол дүрийн үнэн амар зүн совинтай бүх хүмүүсийн гарах гэжсэн тэр шийдвэрээс тис өөр хэний ч санаанд ороогүй. Ингээд нөгөө хүмүүсийн сонсоод бүр хамгийн буруу шийдвэр гэж хүлээж авах тэр шийдвэрийг гаргасан чинь тэр шийдвэр нь ингээд амарлаг амжилтыг авчирчдаг ч юм уу нэг тийм юмнууд байдаг та киноны хэсгүүд надад орж ирж байна. Яг л тийм зүйлийг бас бүтээж чадхаар харагдаж байна. За тэгээд ер нь мөнгө санхүүгийн нөхцөл байдал бас сайжирж байгаа харагдаж байна. Гэхдээ ялангуяа хуваарай бизнес эрхэлдэг аль эсвэл маш өндөр албан тушаал одоо гүйцэтгэх түвшний удирдах түвшний албан тушаал агч байгаа хүмүүс маань энэ 9-р сард ер нь өөрийнхөө зүн совин яг нэг gut feeling гэж хэлдэг штэ одоо яг нэг хүний яг ингээ өрцөнд мэдрэгддэг тэр нэг зүн совин мэдрэмж байна да тэрийг дагаж чадах юм бол ингээд нэг юм зогссон гаццсан байсан за таалаа өөрчилж чадахгүй ер нь хинч өөрчилж чадахгүй дээ гэжсэн тийм нэг ажил карьерийн нөхцөл байдал дээр гайхалтай том өөрчлөлтийг авчирхаар харагдаж байна. Энэ болохоор одоо нөгөө нэг 2022 он хавцаа байна уу? Биш ээ 2021 он хавцаа бүүн болж исэн нөгөө юуг мэдэх байх. Биткойныг ер нь бол биткойн ч гэжтэй биткойн ч гайгүй байгаа. Ер нь бол ингээ баахан койнууд гарсан да. Яг нэг тэр хөөсрөлтийг санаж байна уу? Одоо ингээд юу мэн те. За ингээд нэг койн гарлаа. Тэгэнгүүт тэр ингээл ерөөсөө од мод болоог байгаа шүү дээ. Тэгэнгүүт за энэ ер нь ингээл өсөөл шуурал энэ бизнесээр юу нээр амар ашиг орлого олж болох юм байна гэл ингээл койн гаргасан хүмүүс амар хожсон доо. Яг нэг тийм зүйлийг ингээд өөртөө итгээд хийх боломж 2 дугаар бүлгийнхэнд маань байна. Гэтэ заавал одоо тийм айхтар скам шиг юм байх албагүй. Зүгээр л ингээд өөрийнхөө зүн совинд итгээд шийдвэрүүдийг гаргах юм бол хизээч сайжрахгүй дээ өөрчлөгдөхгүй дээ ер нь бүтэхгүй дээ гэжсэн нэг тийм ажил карьерийн хүнд хэцүү нөхцөл байдалд та маш гайхалтай өөрчлөлтийг авчирхаар харагдаж байна. Тэгээ зүн совингоо дагаж гаргасан шийдвэр чинь бараг ингээд за үргэлжлүүлэхэ болио доо гэжсэн төсөл цаашаа юу н бараг явахгүй нэ дампуурах гэдэг юм биш үү гэжсэн хувийн бизнесийг чинь ч юм уу ингээд буцаад хөл дээр нь босгох ийм
өөрчлөлтийг авчирхаар байгаа учраас ер нь 9-р сард зүүн сайвангаа сайн сонсороо, зүүн сайвандаа итгэхээрээ, битгий тэрийг үгүйсгээрээ гэж бол зөвлөж байгаа харагдаж байна. За тэгээд 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань 9-р сард ер нь бүтээлч ажил хийдэгч бай, үгүйч бай, ер нь гинтл бүгдээрээ маш бүтээлч болж эхэлж байгаа харагдаж байна. Ингээд нэг тийм артистик байдал айгүй нэмэгдэн гэх юм уу да. Одоо юу мэн юм битээ. Одоо ялангуяа ингээд дизайнер хийдэг архитекторууд ч юм уу те. Одоо бүр яг ингээд ийм урлагийн одоо мэрэгчлэлтэй хүмүүс энтрийн маань хувьд 9-р сард ерөөсөө л ингээд бөөн шин санаанууд орж ирнэ. Ажилдаа ингээд улам гоё сэтгэлээсээ энтер хандаал те. Ингээд зөндөө олон гоё шин санаанууд орж ирж байгаа харагдаж байна. Гэтэ заавал ийм урлаглагч юм уу тийм мэрэгчлэлтэй тийм чиглэлээр сурж байгаа хүмүүсгийнх албагүй. Одоо хүн болгоноос л ингээд бидний карьер хийж байгаа юмнууд бүтээлч байдлыг шаардж идэг. Бүтээлч ажиллах тусмаа ингээд үр өгөөж нэмэгддэг те. Тэр бүтээлч байдал айгүй гоё нэмэгдэж байна. Тэгээд яг юуг яаж хийх нь мэддэхгүй байсан ч гэсэндээ бүтээлч байдлаараа ингээд өөрийгөө хөгжүүлээд ах юм бол одоо ингээд 9-р сар маш гоё амжилттай өнгөрөхөөр харагдаад ах юм. Хүмүүс ингээд таныг магтах, сайшаах, таны ингээд нэг тийм баялаг, төсөөлөл, уран сэтгэмж ч юм уу те юмыг ингээд заавал work hard байх алгүй, заавал ингээд ингэж л хийх ёстой гэж нэг юм ингээд арга зүгээр нь ухаад авах шаардлагагүй. Илүү хэлбэрчлээд, илүү цаг хэмнээд, илүү гоё зүйлсийг хийж болно тийм үү. Тийм ур чадвар 2-р бүлгийнхэнд манай аюу нэмэгдэж байна. Тэгээ энэ дээр болохоор бас нэг зөвлөгөө шууд гарч ирээд байгаа. Ямар зөвлөгөө гарч ирж байна вэ гэхээр жишээ авъя л да. Тэгэнгүүт би яг өөрөө хувьдаа жоохон зураг зурх гэж оролддог болохоор энэ жишээг авчт юм уу. Яг зураачд ямар байдгийг би сайн мэдэхгүй байна. Одоо ингээд за яг тийм юм зурна тий. За яг ингээд Чингис хааныг яг бишээ одоо Тэмүүжин тий яг Чингис хаан болж байгаа тэр ёслолыг зурна. Яг Чингис хаанд өргөмжилж байгаа тэр үйл явцыг ингээд зурна. Гэт энэ болохоор нэг юм шийдвэр ингээд гаргаж байгаа юм зү. Заавал тийм байх юусаа албагүй. Яг юу зурхаа мэдэхгүй ингээд өнгө бодгаа холиод ингээд нэг юм зураад явж идэл маш гоё гайхалтай төгс бүтээл гарцсан тохиолдлууд байдаг та. Яг л тийм байлгах хэрэгтэй гэх юм уу? За заавал энэ ажлыг өстой яг ингэж л хийн. Энтер гээд хаалбгүй. Зүгээр ингээд бүтээлч байдал дэндүү өндөр байгаад байгаа учраас толгойд чинь яг ямар гоё шин санаа төрнө тэрийг яг ингээд барьж аваад хийгээд явж идэл тэр чин таныг ингээд аягүй амжилтанд хүргэх ч юм уу олон шүтэн бишрэгчдтэй болгох болно. Хүмүүсийн одоо ингээд хэл ярианд та аягүй тийм сайн байдлаар ингээд өртгөх тийм боломж бол байгаад байгаа харагдаж байна. Тийм болохоор заавал нэг том зорилго, нэг сэдв, нэг санаачлага шаардлагагүй бүтээлч байдал угаасаа аягүй өсөж байгаа учраас санаанд ч юурээс ингээд ганц нэг тийм шин санаа биш. Өстой баруун 6-7 ийм шин боломжууд энэ төр ингээд мэдрэгдээл харагдаал эхлэх болно. Тэр болгоноосоо ер нь за энийг ингээд хийгээд үзье. За надад нэг ийм мэдрэмж төрлөө ингүүл яах нь гэт ингээд маш олон зүйлийг хольж утгаад ингээд байж итл нэг айгуу гоё тийм том үр дүн гарахаар харагдаж байна. За тэгээд бас ер нь бол энэ 9-р сард байна шүү дээ тий. Devil доошо харж гарч ирж байна гэхээр их тийм айцаасаа салж байгаа харагдаж байна. Ажлын стресс бас гоё буурж байна. Баригдмал байдал байхгүй болж байгаа харагдаж байна. За тэгээд энэ одоо хит юм бэ? Тийм 4 of Cups доошо харж гарч ирж байгаа хгүй. Ер нь л ингээд нэг ажил төрөл дээр айгүй гоё төвлөрж байгаа харагдаж байна. Ерөөсөө л ингээд өмнө нь жоохон ажил төрлөөсөө хөндөрөөд ингээд сатаараад жоохон залхуураад исэн бол тэхгүй. 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань ерөөсөө л ингээд өөр аягүй олон гоё боломж сонголтуудыг хараад олж нийгээл төвлөрөх ёстой юмнуудаа төвлөрөөл маш гоё бүтээлч ажиллах болно. За тэгээд өмнө нь алдчихсан боломж, орхигдуулж исэн боломж, тэр боломжууд бас эргэж орж ирнэ. Гоё боломжууд орж ирнэ гэж хүзэр дээр болвол бууж ирлээ. За явж хараа энэ картыг ч ойлгохгүй. Би одоо ингээд саваа байвал ингээд тоолч 4 5 6 7 8 9 юм уу? 9-ийн саваа доошоо харж гарч ирээд байгаа юм байна шүү дээ. Тийм.
Ер нь бол ингээд нэг тийм ачаалалтай үе гоё ард үлдэж байгаа харагдаж байна. Ачаалалч гэжтэй ер нь нэг юм сэтгэл зүйн ачаалал айгүй гоё багасж байгаа харагдаж байна. Тэгээ бас ер нь ажил төрөл төр чи юм дэмжлэгүүд ч гарч ирнэ гэх юм уу. Таал ингээл ганцаараа өстой зүтгээл ганцаараа ингээл бүртээ стресséнд ортлоо, маргааш нь босож чадахгүй булчин шүрмэс ингээд зангиртлаа ажиллаад байдаг байсан бол тэгэх шаардлагагүй болно. Нэг юм гоё амарцсан, эрх чөлөөтэй, тайван тий хийж байгаа юмд ч одоо туслах доод албан тушаалтнууд энэ төр нэмэгддэг ч юм уу, ажил төрөл цаанаасаа гоё ингээд жигдрээд хөнгөрөөд эхэлдэг ч юм уу, ийм таатай сар бол байхаар харагдаж байна. За энэ чинээс яг харагдаж байгаа ордуудыг хэлэх юм бол маш хүчтэй матар, хумох. За тэгээд үхэр, арслан, хилэнцгийн орд бол маш хүчтэй гарч ирж байна. Мэлхий загас бас байна. Таны орд байж болно. Гэхдээ заавал таарах албагүй байдаг шүү. Нун бас байгаа харагдлаа. За энэ дээр болохоор би ер нь яг юуг нэмэлтээр харъя гэж бодож байна вэ гэхээр надад энэ нэг 2 дугаар бүлгийнхний зүүн совин айгүй лага ажиллаад байгаа нь үнэхээр сонирхолтой. Энэ бол бас тийм энгийн биш мессежээс ахгүй. Тийм учраас нэмэлтээр 2 дугаар бүлгийнх маань ер нь өөрийнхөө зүүн совинг дагаж ажил карьер дээрээ шийдвэрүүдийг гаргах юм бол цаашид ингээд амар гоё том боломжууд харагдаад байгаа. Тэр боломжууд нь ямар байх вэ? Зүүн совингоо хэрхэн дагах вэ гэдгийг харъя. За одоо болохоор хайр хөдөлгөөний онцлогоор оръё. За 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн хайр дурлалын харилцаа. Энэ 9 дугаар сард ямар байх вэ? Үеийн quill гэдэг нь болохоор одоо тэр чигтээ sword захгүй юу? Би одоо гайхаад ах юм. За хайр дурлалын харилцаа бол нэлээд complicated гарч ирж байна. За би одоо ингээд хосын харилцааг үзмээр байгаа хгүй юу? Тэгэнгүүт одоо яг ингээ 2 дугаар бүлэгт хостойгоо ер нь л хэрүүл маргаан ихтэй байгаад байгаа. Зөрчилдөөн асуудлуудтай байгаад байгаа. Аль эсвэл бүр ингээ салцсан байгаад байгаа хүмүүсийн энерги маш fresh, маш шинээрээ орж ирж байгаа харагдаж байна. Тийм болохоор ингээд ялцчгүй тайлбарлах гад одоо оролдъё доо. За ер нь ингээ өнгөрсөн саруудад та хостойгоо аль эсвэл хин нэгэн харилцаатай байгаа хүнтэйгээ маргалдаад муудалцсан, ер нь л хэрүүл уралтай, аль эсвэл ингээд бүр салаад сарнцсан ч юм уу, тийм нэг блоклж барьсан. Иймэрхүү юмнууд байгаа болвол 9 дугаар сард харилцаа холбоочин бол угаасаа сэргэж байгаа харагдаж байна. Ялангуяа одоо яг хостойгоо муудалцсан, маргалдсан төр тар хийцэн байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол энэ 9 дугаар сарда багтаад ер нь 9 дугаар сарын эхний 2-7 хоногийн дотор юм уу дараа яг ингээд нэг тийм уучлалт
гуйгаад таны бодож байгаа хүн чинь тань дээр ирж байгаа харагдаж байна. Тэр болтол та бас яг ингээд те ер нь л харилцааныхаа ирээдүйд санаа зовоол аль эсвэл харилцаа холбоогүй байгаа хүмүүс маань ингээл шаналал те айгуу сэтгэлээр ингээл унаал хэцүү байж байгаа байхгүй юу? Тэгтэл ер нь ингээл за би ер нь бол ингээд өөртөө чинь те харилцаагүй байж чадахгүй байна. Маргалдаж муудалцаад ингээ яваад ах надаа арга алга хоёлаа ингээ ярилцъя. Надад хоёр дахь боломж олгооч гэдэг нэг ийм юм болоод байгаа хүзүр дээр гарч ирж байна. Тэгээд яг хоёр хэсэгт хуваагдж байна л да. Зарим хүмүүсийн хувьд гэх юм бол таны бодож байгаа харилцаатай байгаа хүн чинь өөрөө тантай ойлголцох гээд ярилцах гээд үйлдэх юм. Аль эсвэл 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө тесэлгүйгээр яг нэг маргалдаад муудалцсан жоохон буруу ойлголцсон харилцаагүй болцсон байгаа хос руугаа өөрөө төрүүлж үйлдэх юм. За би ингээд ер нь жоохон хэцүү байгаад байна. Тэгээ хоёлаа ярилцъя. Буруу ойлголцсон юмнууд байх шиг байна гэд бас яг 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө тисгээ болоод ингээ үйлдэл хийж байна. За аль нь одоо хин нь үйлдэл хийх нь хамаагүй, хин нь мөсийг хагалах нь хамаагүй харилцаа бол угаасаа сайжирж байгаа харагдаж байна. Эцэст нь ойлголцсон гэж бол бууж ирлээ. Хэрвээ та өөрөө үйлдэл хийж таарах юм бол өөрөө ингээд за би ер нь төрүүлээд уучлалтгүй төрүүлээд өөрийгөө тайлбарлая, илэрхийлье гэдэг шийдвэрийг гаргаад та бодож байгаа хүн рүүгээ ингээд ярилцах гад алхам хийх юм бол нөгөө хүн чинь маш гоё таатаагаар хүлээж аваад ингээд айгу баярлаж таныг ухтаж аваад ярилцаж ойлголцоод харилцаа чинь бол шууд буцаад хэрэгж байгаа харагдаж байна. А харилцаа холбоогүй байгаа хүн чинь өөрөө тань руу төрүүлж уучлалт гуйгаад ороод ирлээ гэхэд та угаасаа ингээд хүлээж исэн айгу ингээд найдлага тавьж исэн за холбогдохгүй байх та ярилцахгүй байх та харилцаагаа сайжруулах ямар нэгэн алхам энэ хүнтэй хийхгүй байх та гэд байж исэн учраас нөгөө хүн чинь яг төрүүлээд үйлдэл энэ төр хийгээд ороод ирэнгүүт та шууд ингээд баярлаад баг хөл газар хүрэхгүй баярлж байгаа энерги аахгүй. Тэгээ харилцаа чинь буцаад сэргэж байгаа харагдаж байна. Тэгээ ер нь л одоогийн энергийг харахад таны бодож байгаа хүн чинь ингээ бардам зандаа баригдсан байдалтай, гүрийсэн байдалтай. Та болохоор яг ингээд нөгөө хүнээсээ ямар нэгэн хичээл зүтгэл, ямар нэгэн ойлголцол ингээд хараад бүр ингээ байж ядаад байгаа байдалтай байгаа байхгүй юу. Тэгээ энэ асуудлууд бол гэхдээ эцэст маш сайнаар энэ 9-р сард шийдэгднэ. Юун дээр ойлголцохгүй байгаад байна, юун дээр нэг буруугаар ойлгоод яваад байсан байна. Тэр болгоны чинь учиг тайлагдаад харилцаа чинь цаашаа сэргэхээр байна. Жохоо ингээ асуудалтай тий харилцаа хүнийрээд яваад исэн хосууд бол 9-р сарда багтаад ойлголцоод харилцаанд буцаад гой сэргэж гин. За бүр салцсан харилцаа холбоогүй болцсон байгаа хүмүүс бол харилцаа холбоо буцааж нэгнтэйгээ тогтоогоод эргээд эвлэрж байгаа тийм энерги бол маш хүчтэй харагдаж байна. Тэг яалтчгүй ингээд нэгнээсээ айгу хараат байгаа, жоохон маргалдаад муудалцсан байгаа. Тэг та нэг хүнд гомдсон байгаа энерги ингээд байгаад байгаа байхгүй юу? Тийм бол ерөөсөө маш хурдан харилцаа холбоо юу нэ ирж байна. 9-р сар эхлээл ер нь 2-7 хоногийн дотор урттай гэхэд угаасаа л 9-р сарда багтаад ингээд харилцаан дээр чи яг ямар үйл ойлголцлууд байна, ямар асуудлууд байна. Тэр болгоныг таач шийдэх гэж хичээгээд, таны бодож байгаа хүн чинь шийдэх гэж хичээгээд эцэст нь ингээд амар гоё эвлэрээд учир зүгээ олж байгаа харагдаж байна. Яагаад учир зүгээ олж ийнө вэ гэхээр та хоёр бас бие биенгүйгээр ингээд байж чадхааргүй хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тийм болохоор ингээ хайр сэтгэлд ялагдаад нэгэндээ буулт хийгээд зүрх сэтгэлүүдээ бие биендээ илэрхийлээд эвлэрж байгаа юм сонирхолтой эцэстээ ингээд айгу гоё энерги бол харагдаж байна. Зөндөө олон агаар мах бодтой энерги гарч ирсэн, хий мах бодтой энерги, ихэр хумхч имлүүр, хонь, мэлхий, матар маш хүчтэй байна бас. Арслан бас маш хүчтэй байна. За ганц бие байгаа хүмүүсийн хувьд юу болоод байна вэ гэхээр ганц бие хүмүүс маань ч гэсэндээ яг үнэндээ нэг тийм ганц бие сингл биш одоо нэг situationship харилцаанд ч юм уу бас байгаад байгаа юм шиг байна штэ. Тэгэх юм бол энэ ихний хэсэгтээ угаасаа холбогдчихно гэсэн үг. За үнэхээр хинч байхгүй би яг ганц бие байгаа гэж байгаа хүмүүсийн хувьд болвол энэ 9-р сард өөрөө өөрсдөө айгүй их нүүр тулж байгаа харагдаж байна. Энэ 9-р сард яг үнэхээр цор ганцаараа сингл байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол нэг юм шинэ харилцааг хэн нэгэнтэй эхлүүлэх, шинэ харилцааг
амьдралдаа авчрах тийм хүсэлтэй болон хүсэл нь ингээ аюу нэмэгдэн гэх юм уу. Нэг юм ганцаараа байгаадаа ер нь жоохон имзэглээд эхэлж байгаа харагдаж байна. Тэгээд гэтээ шууд ингээл за одоо ингээд ухаан амьтантай нийлээ те шинэ хайр сэтгэлийн харилцааг одоо ингээд яаж хийж байгаад эхлүүлээгээ шууд ингээд next relationship-ээ хайгаад бас яваад ахгүй. Эхлээд өөрөө өөрсдөө аюу reflect хийж юм. За би юу нэг яагаад ингээд single байгаад байна? Яагаад надад ингээд харьцаж байгаа юу н ганц ч хүн байхгүй байгаад байна? Надад юу нэг ямар асуудал байна гэд өөрөө өөрийнхөө одоо нэг юм avoidant те харилцаанаас зайлс хийгээд идэх ч юм уу, хүн амьтан голч хилээд идэх ч юм уу, тиймэрхүү талууд дээрээ нэлээд бас ажиллаж байгаа харагдаж байна. Тэг өөрөө өөрийгөө аягүй их ойлгоно гэх юм уу? За яг ямар харилцааг хүсэж байна? Эсрэг хүснээсээ би яг ямар quality, ямар зан чанар, ямар зан төлөвтэй, ямар одоо юм ур чадварыг харж байна? Би яг юу хүсэж байгаа юм бэ гэдгийг юм ойлгож ухаарах, өөрөө өөртөө нүүр тулах, зарим нэг өөрийнхөө red flag-уудыг тий за би чи ингэ болдгоо юм биш тий. Тэр хүн надад ингээл татагтаал аягүй хөөрхөн байгаад цаашид харилцаа үүсэх потенциал байсан байхад би чинь өөрөө нэг ийм хандлагатай учраас, ийм ааш хараншинтай учраас одоо өнгөрсөндөөс харилцаануудаа би ингээ өөрөөсөө бас түлхсэн юм биш тий. За би энэ дээрээ яг яаж ажиллах уу гэд нэг юм цаашдын хайр дурлалын харилцааныхаа ирээдүйд яг юу хүсэж байгаагаа айгу тодорхойлоод асуудлуудаа ингээд гоё дүгнээд тий өөрийгөө өөрчлөх баг ингээд жигсаалт энэ төр гаргаад ингээд байж байгаа харагдаж байна. Тийм учраас үнэхээр single байгаа хүмүүс маань бол арай л 9-р сард яг шинэ хүнтэй болж байгаа харагдахгүй байна. Гэхдээ ингээд нэг тийм өөрөө өөртөө айгу гоё ажиллаж байгаа сар болж байгаа харагдаж байна. Тийм ингэж бууж ирлээ. За нэмэлт дээр болохоор хайр сэтгэлийн харилцаан дээр угаасаа айгууд мессеж замбраагүй энергитэй байна. Хин нэгнтэй харилцаатай болон хостой байгаа хүмүүсийн маань хувьд. За тийм болохоор ер нь хин нэгнтэй хостой харилцаатай байгаа хүмүүсийн маань харилцаа нь ингээд ер нь 9-р сарда сайжраад байгаа харагдаж байгаа хгүй. Үнэхээр сайжирж гинөө, цаашд ямар байх вэ гэдгийг харъя. За ганц би хүмүүс маань одоо яг энэ shadow work-ийг хийгээд тий хайр дурлалын харилцаанд 9-р сарда бол ер нь бэлдэж байна. Тийм учраас ер нь next харилцаа үнэхээр ганц би байгаа хүмүүсийн хувьд хизээ гарч ирэх вэ гэдгийг би харж үгэй. За одоо 3 дугаар хэсэг. Хувь хүний хөгжил талаас нь ямар байх вэ? За 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн хувь хүний хөгжил сүнслэг байдал 2026 оны 9-р сард ямар байх вэ? За хувь хүний хөгжил талаасаа 2 дугаар бүлгийнхэн маань 9-р сард ямар байх вэ гэхээр ер нь нэг тийм дис хөндлөн мессеж ихний хүзрийг тавьсан чинь надад орж ирээд. Тэгээ энэ болохоор мессеж байгаа байхгүй юу? Яг 9-р сар ер нь гайвал байх л та. Гэхдээ ингээд нэг гадуур айгүй юу ханиад энтэй байгаад байна гэсэн. Ханиад хүрх гээд ижиж магадгүй. Ер нь аль болох даарахгүй
харагдахгүй байхыг зөвлөж байгаа харагдаж байна. Даарч хүрэхгүй шин орой энэ ер нь айгуу тийм салхитай энэ байж магадгүй учраас дулаахан хувцлахыг зөвлөж байна. Бараг цаг өрөө мэдээ шиг ийм мэдээ орж ирлээ. За тэгээ хувь хүний хөгжил талаас нь ямар байх вэ гэд тэгэхээр вэ штэ. Охины ордны улирал явж байгаа 9-р сар бол ихэнхдээ. За тэгээд 9-р сарын сүүлээс шийдвэр гаргаж чаддгүй бас л жоохон өөнтөгч зантай жинглүүрийн орд орж ирнэ. Тэгээд яг энэ хоёр ордны одоо яг нэг тийм характер дээр хоёрдугаар бүлгийнхэн маань айгүй эмзэг хандах гэдэг ижиж магадгүй харагдаж байна. Өөрийгөө self pity хийх гээд байна. Self pity хийх гээд байна гэхээр ингээд за би энийг ч чадахгүй байна, тэрийг ч чадахгүй байна. Хүмүүс ингээд айгүй гой мундаг авьяастай янз бүрийн хобби сонирхолтой юм аа. Гэтэл би энтер гээл тэгэх гээд байгаа харагдаж байгаа байхгүй юу? Шинж таныг тгээгүй байхад ингээ өөрийгөө гээд ингээ нэг чаддаг юмаа хүртэл гоочлоод идэг нэг тийм үе хүнд байдаг штэ тий. Айгүй мундаг байж иж хүмүүс өөрийг чи ингээ амар өндрөөр үнэлээд айгүй гоёор хараад өөрөөс ч үлгэр дуурайл баг ингээ аваа явж хахад би тийм мундаг төгс хүн бишээ. Би яг үндэ чадахгүй байна. Надаас илүү нь байгаа энтер гэдэг ч юм уу. Иймэрхүү жоохон хатуу байдлаар ч биш ингээд нэг юм айгүй эмзэг байдлаар ингээд өөртөө хандах гээд байгаа харагдаж байгаа байхгүй. За энэс яг яаж гарах уу гэхээр угаасаа одоо өөрийгөө хайп хийхээс өөр арга байхгүй. Хоёрдугаар бүлгийнхэн маань ингээд нэг зүгээр байх тусмаа тий нэг өдрийг ингээд амраад өнгөрөөчөнгүүтээ шууд за би ч ингээд өстө юу ч хийхгүй залхуурал унтаал байгаад идэх хүн юм байна. Нэг юм ч ингээд тий эртгэн босоод хийгээд гүйцэлдүүлж чадсангүй энэ гэх гээд байгаа байхгүй. Энээс сэргийлэхийн тулд ер нь 9-р сарыг ийм өөрийгөө хөгжүүлэх юмнууд дээр айгүй зарцуулах хэрэгтэй. За ингээ үнэхээр залхуураад нэг кино үзээд хэвтмээр өдөр байлаа гэж бодъё тий. Тэгэнгүүт тэр киногоо өөрийнхөө сурахыг хүсэж байгаа хил дээр ч юм уу үз. Тэгэнгүүт тэр зүгээр кино үзэж цаг нөхцөж өнгөрөөсөн биш тий. Ингээ өөрийнхөө сонсохыг хүсэж байгаа хил дээр бараг ингээд сонсголын дасгал хийгээд цагийг өнгөрөөсөн юм шиг юм болохоор харагдаж байгаа байхгүй. Тийм болохоор ер нь аль болох өөрийгөө хөгжүүлээ 9-р сард. Гоё би энтертэй болмоор байгаа бол 9-р сард тэ фитнест яв, дасгалт яв гэдэг ч юм уу. Тэгээ энгийн одоо нэг юм алж өнгөрөөдөг цаг хугацаанууд байдаг шүү дээ. Тэрийг хүртэл ингээд бүтээлч өнгөрөмөр байх юм бол гоё ном унш гэдэг ч юм уу те. Яг ингэж өнгөрөх хэрэгтэй байгаад байгаа харагдаж байна. Ингэжиж бас ингээд өөрийгөө хит дутуу үнэлээд байгаа. Өөрийнхөө авиас чадварыг үнэлэхгүй болох гээд байгаа энэ байдлаасаа гарна шүү гэж хүзэр олвол буулгаж ирж байна. За тэгээ devil буюу чөтгөр доош харж гарч ирсэн. Тэгэхээр ер нь ямар ч айдасгүй байх хэрэгтэй байна. Тэргүүн савааг энд бүр 8-ын саваа тайлбарлаж гарч ирсэн. Ёстой хамаагүй зоригтой байл гэж хүзэр зөвлөд байна. Энэ 9-р сард ер нь жоохон тийм эрсдэлтэй юмнууд хийвэл бас гоё байгаад байгаа харагдаж байна. Гэтэ зөвхөн тантай холбоотой. За та үнэхээр ингээд те одоо баг нүүр бодолтын сургалтанд явмаар байгаад байгаа бол за би гоё нүүр бодож чадах болов ер нь бодож зурх тал дээр авьяасгүй штэ гэж бодохын оронд зүгээр л тэр сургалтанд бүртгүүлээд яваад үз. Гоё үр дүн гарна. Ийм нэг жижиг сажиг би тэгж чадахгүй байх, ингэж чадахгүй байх гэд нэг хүн нэг одоо улирлын чанартай ч юм уу пессимистик ингээд гутранг болчдөг штэ. Хоёрдугаар бүлгийнхэн маань яг хувийн талаас нь жоохон тих гээд байгаа харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ эн чинь айгу балаа, айгу дими өөрт ч хэцүү. Ингээл янз бүрийн драма ингээл энэ тэнд үүсгээл ёстой жинхнээсээ яг ямар ч үр бүтээмж байхгүй ингээд бүхэл бүтнийг сарыг өнгөрөөчих гээд байдаг. Тэгэхгүй тулд ингээд ерөөсөө л нэг хийж үзмээр байгаа, оролдож үзмээр байгаа бүх юмн дээрээ зоригтой ханд. Өчиж чадахгүй байх, дими байх, бусдын өмнө эвгүй байдалд орчих байх, дими мөнгө төгрөг зарлагдана байх гэсэн тэр бүх бодлоо хай. Өөртөө зориулаад нэг юм гоё зоригтой алхмуудыг хий. Тэмчээнээсээ та айгуу гоё урам зориг авнаа гэж хүзэг болвол гаргаж ирээд байна. Тэгээ ер нь гинт жоохон гаццсан юм шиг мэдрэмжинд орох гээд байгаа харагдаж байгаа байхгүй юу? Гаццсан юм шиг мэдрэмжинд орох гэхдээ ингээд ягаад ч юм хоёрдугаар бүлгийнхэнд маань илүү бүр ингээд нэг зүгээр нэгний хэвийн ингээд оршоод авах биш. Ингээд тайван оршиж байж байхдаа байнга ингээд зохиулаад байгаа юм шиг. Тийм амар хүнд мэдрэмж авах гээд байгаа учраас ер нь 9-р сарыг яаж гоё үр бүтээлтэй өнгөрөөх вэ гэд тэгэхээр
гэр бүлтэйгээ бас цагийг өнгөрөөвөл гоё байна. Өөрийнхөө аав ээжтэй, хамаатан саднуудтай те олон хүнийг хамарсан нэг тийм утга учиртай уулзалтууданд ингээ очиж бас цагийг өнгөрөөх юм бол энерги айгүй гоё сайжрна. Тэгээ ер нь л нэг тийм шин юм хийгээд авах хэрэгтэй гэж гарч ирж байна. Cooking show үзэл, хоол хийж дуурайж сурдаг ч юм уу те шинэ recipe одоо юм хоолны те цэцэнтэр гоё судлаад гоё хоол хийдэг ч юм уу, камер худалдаж аваад зураг авдаг болдог ч юм уу, шинэ ном уншиж эхлүүлдэг ч юм уу, тэ нэг юм өөртөө зөвхөн танил ингээд амар гоё хувь хүний хөгжил гэдэг зүйлийг авчрах тийм зүйлийг эхлүүлээд үзэх хэрэгтэй байна шүү. Тэгжиж нэг юм гатсан тэрнээсээ ингээд айгүй айж сандарч мэгцэн ийм байдлаас өөрийгөө татаж гаргаж авна гэж бууж ирж байна. Тэгээ 9-ийн зоос болон judgment дээшээ харж гарч ирж байгаа гэхээр ер нь бие даасан байдлаа айгүй нандинах хэрэгтэй гэж болвол гарч ирж байна. Ерөөсөө хувь хүний хөгжил төр өөрийгөө нэгдүгээрт тавиал одоо өөрийгөө гоёж гангалж болно. Өөртөө хэрэгтэй мөнгө төгрөгөө бол ингээд бас зарцуулж болно. Яг нь ерөнхийдөө ингээ мөнгө төгрөгөө хурааж хоримтлуул энэ төр гээд байгаа ч гэсэндээ ер нь цаашид таны урт хугацааны ирээдүйд хэрэг болох. Үнэхээр ингээд нэг хэрэг болох юмнууд гэж байдаг штэ тий. За сурчих юм бол дараа надад ажил карьер дээр ингэж хэрэг болно. За би өөр нэг Excel-ийг ингээд аягүй сайн сурчих юм бол тий ажлаа нэг цагаар бага хугацаанд хийж болох юм байна. Ажлаа илүү хөнгөвчлөх юм байна. Илүү хурдтай ажиллаад эртхэн амарч болох юм байна гэдэг ч юм уу. Яг нэг ийм мэдрэмжүүдийг өгж байгаа яг нэг тийм сэтлийг өгөх юмнууд дээр цаг зав мөнгө төгрөгөө зарцуулахад бол огт буруудах юм байхгүй. Гэтэ 2 дугаар бүлгийнхэн маань бол энэ 9 дугаар сард юун дээр ч бай өөрийгөө л нэгдүгээр тавих хэрэгтэй. Таны мөнгө санхүү нэгд байх хэрэгтэй. Таны амарч унтах цаг нар чинь нэгдүгээрт байх хэрэгтэй. Таны бие даасан байдал, тайван амгалан байдал чинь нэгдүгээрт байх хэрэгтэй. Тэгээ тэрнийхээ төлөө шийдвэрүүдийг гаргаж байгаадаа ерөөсөө битгий харамс битгий ай гэж хүзэр зөвлөж байна. За ингээд уншлаганд таслаа хэрэг басан. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхээ уншлагыг эхлүүлье. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Сальвадор Далигийн цагийг 9 дугаар сарын уншлах дээр сонгосон байх учиртай. За 9 дугаар сар эхлэхээс өмнө яг ажил карьерийн уншлагыг хийхээс өмнө 9 дугаар сарын ерөнхийдөө ямар байх вэ гэдгийг харъя. Тэгэж асуухад маш сонирхолтой Four of Cups-ыг Death буюу үхлийн үзэр тайлбарлаж гарч ирсэн. Нэг өнгөрсөн 4 сарын хугацаанд ч юм уу 3 дугаар бүлгийнхэн маань ер нь л жоохон хэрэггүй юмд сатараад исэн байж ээж болно. Амралт өөрсөдөө хангалттай хугацаанд өгсөн байж ээж болно. А тийм бол 9 дугаар сараас эхлээд нэг тийм шинэ эхлэл, шинэ өөрчлөлт ирж байгаа харагдаж байна. Ингээд зарим талаас нь харах юм бол нэг байгаа зүйлстэй ингээ ханаад цаашаа урт хугацааны ирээдүг ингээд амьдралдаа нэг харахгүй, төлөвлөхгүй ингээд хүн нэг аясаараа яваад идэг болчдөг доо. Тэр байдалд чинь айгүй гой өөрчлөлт ирнэ гэж хүзүр дээр гарч ирж байна. Энэ бол бас айгүй хэрэгтэй өөрчлөлт бол байхаар харагдаж байна. Цагны стикерийг сонгосон нь ч гэсэндээ учиртай. Ер нь бол ингээд нэг ном маргаашаа жоохон арга цаагаад аль эсвэл за одоо би ингэ болж штэ тий энэс цаашаа илүү яг юу хүсгийг ингээд урд нь амар урт зам хүлээгээд ахад тэрийг тоохгүй ингээд нэг юм жоохон хайш яаш байдалтай байж исэн энэ байдалд ч өөрчлөлт ирнэ. Ерөнхийдөө энэ байдал дуусаад цааш нь эхлэл ирнэ. Хувь хүн талаасаа та бас айгүй өөрчлөгдөн гэж гарч ирж байна. Гэхдээ өөрчлөлт бол бас нэлээд том өөрчлөлтүүд байх бах. Ажлаа солих, гадагшаа төтгшөндөө явах, шинэ ажил хэрэг, шинэ бизнес төсөл төлөвлөгөө эхлүүлэх, мэргэжлээ сольж сурах ч юм уу тий. Тэгээ янз бүрийн том гинтийн гоё өөрчлөлтүүд бол 3 дугаар бүлгийнхэнд маань ирэхээр харагдаж байна. За яагаад ч юм би өмнөх 2 бүлэг дээр зүгээр байж ирсэн 3 дугаар бүлэг дээр ирээд ингээд хамар битүүрээд ах юм. Тэгэхээр жоохон харшилтай хүмүүс байгаа байж болцсохгүй юм болов. За тэгээд энэ 9 дугаар сард ямар зөвлөгөөг хорвоо ертөнц танд өгөх вэ гэдэг энэ картыг сонгосон байгаа. Нэг юм шинэ карт би худалдаж авсан. Тэгсэн чинь the word will is redefined in a modern witchcraft as a willing to be of service гэж аахгүй. За яг
үгээр нь тайлбарлаад хэлэх юм бол үнэхээр утгагүй. Миний ойлгосноор бол биш үү? Will буюу одоо хүсэл тэмүүлэл тэгэх болно, ингэх болно гэсэн одоо ер нь жоохон зорилгыг тодорхойлдог ийм үйл үг байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Заримдаа яг нэр үг болдог. За бүтээн хийж чадна гэдэг үг нь өөрөөр бас юу гэж хэлэгддэг вэ гэд тэгэхээр ер нь бусдад туслах, хичээл зүтгэл гаргах, бусдад үйлчлэх гэдэг үгээр бас ер нь заримдаа өөрөөр тайлбарлагддаг гэдэг утгатай юм сонин карт гарч ирсэн. Тэгээ willing to be of service гэдэг үг надад бол айгүй тодорхой гарч ирж байна. Ер нь л ингээд өмнө нь нэг жоохон юмнуудад хайн хандаад нэг хичээл зүтгэл энэ төр гарахгүй тэгсгээд байж исэн бол 9-р сараас 3-р бүлгийнхэн маань өөртөө болон хийх ёстой зүйлстэй аль эсвэл ойр дотныхондоо ингэж айгүй хичээл зүтгэл гаргаж цаг хугацаагаа зарцуулах ийм хичээл зүтгэлээр дүүрэн үе ирээд байгаа харагдаж байна. Ер нь бол өөртөө болон бусдад ингээд туслах хэрэгтэй хичээл зүтгэл гаргах одоо цаг ирж шүү гэдгийг бол ийм сануулж байгаа мессеж зөвлөгөө гарч ирлээ. За одоо болохоор 3-р бүлгийг сонгож байгаа хүмүүсийн маань ажил карьер энэ 2026 оны 9-р сард ямар байх вэ гэдгийг харж байгаа. Тэгэж асуухад бол ерөнхийдөө сайн гарч ирж байна. За юу болох гээд байна уу гэд тэгэхээр энэ 9-р сард сэтгэл санаач айгуу гоё тайван байхаар харагдаж байна. 3-р бүлгийнхний хувьд гэх юм бол тайван, амгалан, тэнцвэртэй байгаад байгаа хүзүр дээр бууж ирлээ. Тэгээд өмнө нь болохоор өмнөх ер нь 2-оос 3 сарын хугацаа, за бүр урттаа өмнөх 2-оос 6 сарын хугацаа энэ төр байж иж магадгүй. Тэгэхээр баг энэ он гарснаас хоошоо баг үдийг хүртэл ч юм уу те ингээд нэг тийм айгүй эмх замбраагүй ажил карьераа авч яваад исэн байж иж болно. За та өөрөө эмх замбраагүй байлгаад байсандаа биш. Угаасаа ингээд зохицуулах зүйл маш ихтэй. Та ингээд гоё төлөвлөөд те өөртөө амрах цаг гаргаад, өөртөө аялах цаг гаргаад, за тэгээд ажил бусад хүчин зүйлстэй анхаарлаа хандуулах цаг зав гаргах ямар ч боломжгүйгээр ажил чинь ингээд таны хувийн орон зай руу ороод исэн байж иж болно. Ерөөсөө л ингээл маш их ажилтай завгүй те найз нөхөд гэр бүлийнхэн тэгээ уулзаж цагийг хамтдаа өнгөрөөх тэр битгийл өөрөө ингээд нэг тайван бүтэн 8 цаг унтаад амраач тийм боломжгүй үеуд өнгөрсөнд байсан байна. За тэр бүхэн бол одоо ингээд энэ 8 сартаа цуг дуусж байгаа хүзүр дээр гарч ирж байна л да. Тэгэд ингээд өмнө нь нөгөө нэг хит их ачаалалтай, эмх замбраагүй те нэг юм ингээд ихлүүлэл хийж явж байгаа л дахиад нэг юм гарч ирээл тэгэл бажид дахиад нөгөө юмдаа анхаарлаа хандуулаад ингээд байсан байдлаасаа болоод ер нь нэг ажил карьер дээрээ яг үнэндээ одоо бүр жинхэнэ юм хашралт burnout үүссэн байсан болвол энэ байдлаасаа 9-р сард гарч байгаа харагдаж байна. 9-р сараас эхлээл нэг л нэг тийм гоё өөдрөг болоод ажил төрөлтөнд цаанаасаа ингээд нэг юм саадгүй амжилттайгаар бүтээд те тэг хамгийн гол нь 3-р бүлгийнхний маань сэтгэл зүй 9-р сард ажил карьер дээр айгүй хүчтэй өөдрөг байгаад байгаа харагдаж байна. Өөдрөг байгаад байгаа учраас маш гоё тайван байгаад байгаа бас харагдаж байна. Тийм болохоор хийх ёстой юмнууд дээр айгүй гоё бүтээлчтэй олон шин санаачлага энэ тэрийг гаргаад ажиллаад явж байна. Өөрт чинь бас энэ 9-р сард маш олон гоё боломж сонголтууд те шинэ эхлэл болгоод цаашаа аваад явах боломжтой ийм эерэг өөрчлөлтүүд бас гарч ирнэ гэж хүзүр дээр бол бууж ирж байна. Тэгээ нэг сонирхолтой мессеж орж ирж байгаа нь болохоор ингээд 3-р бүлгийг сонгож байгаа хүмүүст манаас яг нэг юм ажиллаа солиод удаагүй байгаад байгаа хүмүүс байх шиг бах юм. Тийм болвол ингээд өмнө нь ажиллаж исэн газраас ч юм өмнө нь хамтарч ажиллаж исэн хүмүүсээс ч юм айгүй их тийм дахиад хамтарч ажиллая, дахиад манай байгууллагт ажиллаж, аль эсвэл ингээд дахиад надтай хамтарч ажиллаж, дахиад боломж олгооч гэд нэг юм өнгөрсөндөг хүмүүс айгүй их орж ирж байгаа харагдаж байна. Энэ онцлогыг сонгож байгаа ихэнх хүмүүсийн хувьд. За нөгөө талд нь болохоор юу болж ийнэ гэгээд тэгэхээр яг 9-р сард нэг сул тал нь гэх юм бол хүмүүстэй хамтарч ажиллах жоохон хэцүү байх болов уу? Одоо ингээд ялангуяа тий анги хамт олондоо ангийн дарга хийдэг одоо оюутан залуус ч юм уу аль эсвэл та ингээд ажил дээрээ тодорхой хүмүүсийг ингээд баг болгоод удирдаад аваад явлаа гэхэд таны нэг үгийг жоохон сонсохгүй, таны санааг дэмжихгүй байх тийм асуудлууд гарч магадгүй. А тийм болвол ингээд за хүмүүс миний саналыг сонсохгүй байна да, миний санааг дэмжихгүй байна да. Би юу нь болохгүй байгаад байна уу гэж гутрах ямар ч шаардлага байхгүй. Угаасаа энэ нэг 9-р сард болоод байгаа нэг хамтын ажиллагааны одоо яг юм тий
нийцэл тааруу байх нь угаасаа л нэг юм туршлага болж ирж байгаа зүйл гэж хүзэр гаргаж ирж байна. Тийм болохоор энийг юусэн нэг тоогоод хэрэггүй. Хүмүүсийг нэг хараад хүлээгээд хэрэггүй. Заавал хүмүүсээс зөвшөөрөл, тусламж, зөвшөөрөл ингээ аваад авах хэрэг байхгүй. Та өөрөө хиймээр байгаад байгаа юмнуудаа ингээл тэ. За надад үнэхээр ийм гоё санаа байна. Ийм гоё надад төлөвлөгөө байна. Энэ бол ингээд эхлээд ажил хэрэг болоод явчих юм бол айгүй гоё болно гэж тэгэхэд за наадах чинь бодож үзье. Эвгүй юм шүү, хэцүү юм шүү. Дэмээ юм шүү гээл тэх юм бол та за окей ойлголоо гээл өөрөө яг энэ гоё бодож олсон санаагаа зоригтойгоор ажил хэрэг болгоод хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Энэ нь танд бас ажил карьер дээр чинь одоо ингээд албан тушаалын өсөлт ч юм уу мөнгө санхүүгийн ашиг орлого ч юм уу тий ийм гоё боломжуудыг нээж өгнө гэж хүзэр бол гаргаж ирж байна. Урт замыг туулыг гэвэл олуулаа яв энтер гэлээдэг штэ нэг тийм үг байдаг. Гэтэл 3 дугаар бүлгийнхэнд маань үгүй. Урт замыг туулъя гэх юм бол зоригтойгоор өөрийнхөө сонголтыг дагах тийм сар бол ирж байгаа харагдаж байна. Тэгээ энэ нөхцөл байдал нь юу нэгэл хүмүүс тантай нэг жоохон ойлголцож өгөхгүй байгаа, таныг дэмжихгүй байгаа энэ байдал нэг удаан үргэлжлэхгүй. Энэ хүмүүст ч гэсэндээ та ингээд амар том туршлагыг үзүүлнэ гэж гаргаж ирж байгаа байхгүй юу? Яаж та энэ хүмүүс туршлага болох юм бэ гэхээр таны яг ингээд өөрөө сэдээд тэг хүмүүс дэмжихгүй байсан ч гэсэндээ та өөрөө эхлүүлээд явсан зүйл чи яг ингээд айгуу гоё амжилттай болно. Тэрийг ингээд бусад хамтрагч нар чинь бас энэ 9 дугаар сард харах юм байна л да. Тэгэнгүүт ингээд за үнэхээр энэ хүн чинь мундаг юм биш үү? Энэ хүнийг дагах ёстой юм байна. Ерөөсөө ингээд дэмжихгүй байсан нь те хүлээн зөвшөөрөхгүй байсан нь ингээд үнэхээр буруу байжээ гэдгийг ингээд ойлгоод цаашид хүмүүс таныг сонсдог, танаас таны санал бодлыг асуудаг, таны шийдвэрийг дагдаг болно гэсэн үг. Тийм учраас зарим талаараа ингээд айгүй өөртөө ихтэйгээр зоригтойгоор өөрийнхөө ур чадварыг энэ 9 дугаар сард бусдад баталж харуулах хэрэгтэй. Ийм үе бол ирж байгаа харагдаж байна. Тэгээ өөр нэг ерөнхий мессежүүдийг харах юм бол юу штэ тэгээ 9 дугаар сард ер нь жоохон хашир бас байх хэрэгтэй. Орж ирж байгаа бүх мэдээллүүдэд итгэж болохгүй. Хэлж ярьж байгаа одоо юм хүмүүсийн үг хэл яриа байдаг штэ тий. Тэр болгонд итгэж болохгүй. Одоо юу гэдэг вүлээ сонссон юмдаа ерөөсөө битгий итэг, харсан зүйлийнхэн 50% нь л итэг гэдэг бас нэг тийм үг байдаг штэ. Яг л тийм бодлоготой байх хэрэгтэй. Тэгвэл яах вэ гэхээр аяанда ер нь юм жоохон далд байсан зүйлс ил болно гэж гарч ирж байна. Ажил карьертэй холбоотой жоохон юм танаас далд байгаад байгаа нэг тийм сайн биш сөрөг зүйлс байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Энэ зүйлсээс урьдчилан сэргийлэхийн тулд ер нь бол ингээд зоригтой үйлдэлүүд ажил карьер дээр хийгээд явах ёстой ч гэсэндээ юм бусдаас ирж байгаа мэдээлэл, харилцаа холбоо, санал сэтгэл тэрэн дээр болохоор ер нь 9 дугаар сарда хит яаран дүгнэлт хийх хэрэггүй. Ингээ ажиглаад сонсоол тэ боловсруулаад тайван байжээ. Тэгэнгүүт ер нь аль мэдээлэл нь үнэн зөв байсан, аль мэдээлэл нь хэрэгтэй байсан, аль нь хэрэггүй байсан бэ? Хэн сайн хүн бэ, хэн муу хүн бэ? Хинтэй ойрхон байх уу, хинээс хол байх уу гэдг нь ингээд тодорхой болоод эхэлнэ гэж хүзүрдээр болвол гарч ирж байна. За ингээ ордуудыг энэ дээр харах юм бол маш хүчтэй нум арслан, за сарны ордны хилэнц, үхэр охин матар, загас мэлхийний орд гарч ирлээ. Сарны орд нь бас хумах гарч ирж байна. За нэмэлт дээр болохоор юу штэ тий ер нь нэг ингээд жоохон хашир байх хэрэгтэй. Гэхдээ өөрийнхөө юмыг ингээд бас тий орхигдуулахгүй зоригтой хийгээд явах хэрэгтэй гэдэг юм хоёр төсгөнлөн мессеж гарч ирж байгаа. Тийм болохоор би 9 дугаар сард 3 дугаар бүлгийнхэн маань ажил карьер дээр юун дээр хаширлаж болгоомжлох хэрэгтэй вэ? Нөгөө талд болохоор юун дээр зоригтой байх хэрэгтэй вэ гэдгийг нь харж өгье гэж бодлоо. За одоо хайр дурлалын амжилтын хэсэг рүү оръё. За 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн хайр дурлалын харилцаа 2026 оны 9 дугаар сард ямар байх вэ?
За 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн хайр дурлалын харилцаа энэ 9 дугаар сард ямар байх вэ гэдгийг эхлээд хостой болон хин нэгэнтэй харилцаатай байгаа хүмүүсээр нь эхлээд уншия. Тэгэж асуухад болохоор за хин нэгэнтэй хостой, харилцаатай, толгойдоо бодож байгаа хүнтэй байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол ер нь харилцаа жоохон 9 дугаар сард токсик болох гээд байгаа харагдаж байх юм. Яагаад ч юм таны хамтрагч чинь гэж хүзүр дээр гарч ирж байна. Одоо хайртай хүн чинь хос ч харилцаж байгаа хүн чинь жоохон нэг тийм хатуу байр суурьтай өөрийнхөө үзэл бодлоор ч юм уу, эгогоор ч юм уу тий харилцаан дээр ингээ хандаад авах талтай. Тэрнээс нь болоод 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань айгүй стресстэй байгаа харагдаж байна л да. Ингээ танд айгүй хэцүү байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу. Гэтэ ингээ орж ирээд байгаа мессеж нь айгүй сонин. Нөгөө хүн чинь ингээд бардам зан гаргаад эгоороод таныг тоохгүй энэ төр байгаад байгаа юм биш. Яг эсэргээрээ ингээд өөрийнхөө үзэл бодлыг, өөрийнхөө хүслийг ингээд танд жоохон тулгаад тэр нь болохоор ингээд таны хүсэж байгаа зүйл бас биш. Мэдрэхийг хүсэж байгаа зүйл чи ерөөсөө биш байгаа даангууд ингээ харилцаа ер нь жоохон маргаан зөрчилдөөнтэй, токсик энэ төр болох гээд байна. Гэтэ нэг их хэрүүл уруул энэ төр бол бас болохгүй. Зүгээр л 2 дугаар бүлгийг биш 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө яг харилцаатай байгаа хүнээсээ ингээ жоохон зай аваад үнэхээр ингээд ядраад стресстэйд байгаад байгаа харагдаж байна. Тэгээд нэг юм жоохон харилцаа холбоо муудах ч юм уу, буруу ойлголцлууд үүсээд авах ч юм уу тий. Иймэрхүү нөхцөл байдлууд бас бий болж байна. Гэхдээ яг 9-р сарын сүүл гэхэд ч юм уу ингээд та бодож байгаа хүнтэйгээ ярилцсан гэж гарч ирж байна. Ер нь яг ямар асуудал ингээд харилцаанд байгаад байгаа юм бэ те? Юу таны санааг ингэж зовоогоод үнэхээр ингээ амар шаналгаад байгаа. Тэр талаараа та яг ингээд гинт нэг ингээд тесэрж жоохон дэлбэрч нөгөө хүндээ хамаг юма хэлэх байх. За чи яг өөрийнхөө үзэл бодлыг надад ингэж тулгаж гин, харилцаан дээр чи ингэж хандж гин, ийм байдалтай байна те. Гэтэл надад эн чи ингээд хэцүү байгаад байгаа шүү хөө гэд яг ингээд удаан бас хүлээж бодсны эцэст, төвчсний эцэст нэг юм өөрийнхөө үзэл бодлыг гинт ингэж яг дэлбэлж илэрхийлээд байгаа хандлага болвол харагдаж байна. Гэхдээ энэ нь юусоо харилцааг нэг муу юмд хүрэхгүй гэж хүзэр дээр бол бууж ирж байна л да. Яг ингээд заримдаа үзэл бодлоо айгүй хүчтэй илэрхийлэх нь, заримдаа маргаан зөрчилдөөн үүсгэх нь, заримдаа сэтгэл дотроо бодоод байгаа мэдрээд байгаа зүйлсээ ингээд төвчлгүйгээр, кул байдлаа хадгалалгүйгээр тий яг ингээ урсгаад гаргах сайн зүйлсэд хүрэгдэг. Тэгээ та яг ингээл тесрээл дэлбрээл нэг юм яг ингээл нөгөө хүндээ хэлсэн чинь тэр хүн бас ингээд би чи ийм болохгүй байгаад исэн юм байна шүү дээ. Би чи ингээ бас сонирхоод исэн юм байна шүү дээ гэдгээ ойлгоод ер нь бол нэг юм харилцааныхаа жоохон ээдрээтэй маргаан зөрчилдөөнтэй байдлаас та бодож байгаа хүнтэйгээ цугтаа гараад харилцаа чинь илүү бат бөх болох тийм хандлага бол байгаад байгаа харагдаж байна. Ялангуяа ингээд гэр бүл болцсон хосуудын хувьд гэхэд одоо юунаас ч юм болоод яг гэр бүл болцсон маш удаан үерхэж байгаа хосууд ч юм уу тийм харилцаанд одоо ингээд маргалдаж муудалцах юм ер нь бишгүй байдаг шүү дээ. Маргаан зөрчилдөөний сэдвүүд хүртэл том болдог тий. Мөнгө санхүүгийн асуудлууд дээр маргалдаж муудалцсан, үр хөвгттэй холбоотой асуудлууд дээр маргалдаж муудалцсан, гэр бүлийн одоо бусад гишүүд хамаатан саднаас болоод зөрчилдөн тий. Тэр болгоныгоо ингээд яг хоорондоо айгүй хүчтэйгээр ярилцаад тэгээ баг нэг юм болж магадгүй. За энэ асуудлыг шийдэж чадахгүй бол ер нь яг шиг болий гэд та яг нэг тесэрж байгаа тийм юм бол харагдаад байна. Гэтэл таны бодож байгаа хүн чинь тэхгүй яг ингээд таны сэтгэл мэдрэмж ямар байгаад исэн, танд бас яг ямар асуудлууд ингээд дотор чинь буглаад исэн, тэр болгоныг ойлгоод ингээд хамтдаа тэр асуудлаа даваад буцаад харилцаа яг сарын сүүл гэхэд илүү бат бөх, илүү гүн гүнзгий, илүү хүчтэй болж байгаа харагдаж байна. Тэгээд яг сарын сүүл гэхэд бит хоёр ч ийм том асуудлыг хүртэл ингээ хамтдаа даваад гарч чадах юм байна гэд бинийгаа гих зүрх сэтгэлжин харилцаагаа хар хүнзгчийн илүү бат бөх, илүү гүн гүнзгий болж байгаа болвол харагдаж байна. Тэгээд харилцаа бол ер нь ингээд нэг юм гинтийн эргэлттэй байх гээд байгаа харагдаж байна. Харилцаа дуусж байгаа гэхээс илүүтэй ер нь өмнөх саруудад гэх юм уу за баг өнгөрсөн 5 сарын хугацаанд 5-аас 7 сарын хугацаанд ингээд харилцаа ч ер нь бол та энэ харилцаанд ингээд нэг юм урам хугарсан, сэтгэл хангалуун бус те ийм байдалтай ингээд айгу удаан явцсан. Тэгээ харилцаан дээр бүр ингээд нэг яахаа мэдэхгүй өөртөө итгэлгүй чиглэлгүй болцсон. Энэ байдал чинь ингээд 360 өөрчлөгдөж байна. Яг нэг тийм өөрчлөгдөх процесс явагдана. Ямар өөрчлөлт байх юм бэ гэхээр та болон таны хос хоёр те
ингээ харилцаанд өнгөрсөнд яг ямар асуудлууд байгаад ингээд тэр юусоо шийдэгдэж өгөхгүй ингээд сунжраад тулга тойрж эргэлдээд тэ ингээд яваад исэн. Тэр болгончийн ер нь бол ингээд дуусаад харилцаан дээр нэг тийм цоошин ихлэл амар зөв өөрчлөлт ирж байгаа харагдаж байна. Таны бодож байгаа юм чи илүү таны сэтгэлд нийцүүлэх гэж өөрийгөө хичээх. Таны бодож байгаа юм чи өөрөө яг ямар жоохон сөрөг дадал зуршлуудтай ямар асуудлуудтай байсан тий ер нь эгоны асуудал ч юм уу өөрийнхөө зүтгэдэг асуудал нөгөө талд байгаад ах шиг байна. Тэр хэдрийгээ өөрчилж эхэлнэ. Энэ бүхэн бол таны яг шийдэмгий байдлаас үүсэж байгаа харагдаж байна. Яг юу хүсэж байгаа, юу болж байна, юу болохгүй байна тий тэрийг ингэж маш хатуугаар тодорхойгоор илэрхийлснээр харилцаан дээр чинь юм гоё өөрчлөлт бол ирж байгаа харагдаж байна. За ордуудыг харах юм бол маш хүчтэй үхэр, ихэр хумх жинлүүр, хонь. За тэгээ матрийн орд, охины орд хүчтэй харагдаж байна. Хилэнц бас байна. За энэ нь таны болон нөгөө хүний чинь орд байх боломжтой. Ордон заавал бас таарах албагүй байдаг шүү гэдгийг анхааруулъя. За одоо ганц би байгаа хүмүүсийн зүгээс 9-р сард хайр дурлал ямар байх вэ гэж асуухад вэ штэ. Ер нь 3 дугаар бүлгийг сонгож байгаа ганц би хүмүүс маань яг нэг юм өнгөрсөн дэх хүнээ бас нэлээд удаан хүлээгээд нэг харилцаан дээр ингээ гаццсан байсан гэх юм уу да. Тийм бол ер нь 9-р сарын сүүл хавцаа бараг яг ингээд энийг хүлээгээд байгаа харилцаан дээр ч юм уу бууж өхийн даваан дээр таны бодож байгаа хүн ч одоо X ч өмнө нь харилцаатай байсан хүн чинь буцаж орж ирнэ. Буцаж орж ирэхдээ гэхдээ үнэхээр ингээ өөрт чинь нэг юм шунжаага байдалтайгаар орж ирж байна. Гэтэ энэ тийм амар муу зүйл гэсэн үг биш л те. Зүгээр ингээ өөрлөө чи хит чичрээд гэх юм уу да. Яг ингээд та болохоор энэ хүнийг ингээ удаан хүлээсэн, энэ хүнээс болоод шаналцсан, стрессдсэн. Тэгээ бүр ингээд нэг тайван амгалан болоод хүн нэг юм амирлангууг олоод те за энэ харилцаанаас одоо ингээ сайхан гараа явъя да гэд яг ингээд бэлэн болж исэн чинь өнгөрсөнд байсан хүн чинь орж ирээд за одоо л би өстой хичээгээд хий чи зөвхөн минийх байх хэвээр би чамуугаар амьдарч чадахгүй өнгөрсөнд ямар асуудлууд байсан би бүгдээрингийн засан залруулна өөрийгөө өөрчлөн намайг л битгий хай намайг л сонго гэд ингээ буцаад ирж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь энэ нь таныг ингээ баярлуулах гэхээсээ илүүтэй ёо за ямар сони юм бэ би одоо яг яах ёстой юм болоо тий өчнөө удаан хүлээсэн тэгэхэд байхгүй байж ийснаа гинт гарч ирснээ ингээд арай нэг айтаахан болж исэн сэтгэл санаа арай нэг айтаахан болж исэн амьдралыг манд буцаагаад ингээд самраа ичлөө. Одоо яг яах вэ гэд та бүр ингээд эргэлзээд самгартаад энэ хүнийг хүлээж авах хэсэг дээрээ буцаж нийлэх хэсэг дээрээ ч юм өөрөө бүр ингээд шийдвэр гаргаж чадахгүй болж ирж байна. Тийм болохоор ингээл дотны найз нөхөд ч юм уу тэгээ тарот уншлаа энэ төр ч юм уу тийм юмнуудад ингээл хандаж ямар нэгэн мэдээлэл авах гэж маш их эргэлзэж байгаа болвол харагдаж байна. Гэхдээ юу штэ те бараг заяо 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань яг энэ өмнөх харилцаатай байсан хүнээ нэг хүлээж авахгүй бас байж иж магадгүй яг 50-50% тал гарч ирж байна. Яг ганц би байгаад байгаа үнэхээр энэ хүнийг хүлээж авах хүмүүсийн маань хувьд гэх юм бол за эргээд ер нь бол нийлье өнгөрснийг ардаа үлдээе би чи энэ хүнтэй л урт хугацааны ирээдүй хардаг би чи энэ хүнтэй л ингээд цаашаад те гэрлээд суугаад явмаар байгаа гэж байгаа хүмүүсийн хувьд бол энэ буцаж ирж байгаа X-ээ өмнө нь харилцаатай байсан хүнээ бол уучлаад шинэ харилцааг эхлүүлж байна. Гэтэл бас нөгөө талд те зарим нэг хэсэг нь болохоор яалтчгүй та энэ хүндээ амар гомдсон. Энэ хүн чинь таныг ингээд нэг тийм маш их гомдоосон өөрийн чинь үн цэнийг ингээд тэ question хийхэд өөрийнхөө үн цэнийг та ингээ өөрөөсөө асуухад бүр ингээ хүрэгцэн өөртөө эргэлцэхэд хүргэсэн нэг юм харилцаа байсан байгаа байхгүй юу. Тийм болохоор яг ингээд буцаад ирэнгүүт нь юу юугүй л айгүй баярлал хөөрцөглөөл ингээд татагдаад ээж чадахгүй. Ер нь бол яг энэ харилцааг сонгох уу аль эсвэл өөр нэг шинэ харилцаа бас дөнгөж эхэлж явах магадaltaй аль эсвэл өөр шинэ гоё харилцааг сонгоно ирээдүйд гарч ирэхэд ингээд яг энэ өнгөрсөн дэх хүнийг сонгохгүй байх хүмүүс бас нэг 50% таа байна. Үнэхээр энэ хүнтэйгээ ирээдүй хараад үнэхээр хүлээсэн бууж өгөөгүй байгаа хүмүүс маань энэ хүнтэйгээ дахиад шинэ харилцааг бол эхлүүлэхээр харагдаж байна. Тэгээ ямар ч байсан гэсэн те яг X-тэйгээ эргэж нийлэх юм уу цаашаа ганцаараа урагшлах юм уу гэдэг шийдвэрийг эцсийн одоо шийдвэрийг 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө гарганаа л гэж бууж ирж байна. Ball is in your court.
одоо бөмбөг ингээд таны талд шилжиж ирж ин гэсэн үг. X ч юм болохоор яг ингээд бөмбөгөө тань руу цөлөөд те за намайг хүлээгээд авчихаа гэхэд та тэр бөмбөгийг өөрийнхөө гол руу оруулах юм уу аль эсвэл хаагаад хөөгд гаргах юм уу тэр шийдвэрийг та гаргах болно гэж бууж ирлээ. За хостой болон харилцаатай байгаа хүмүүсийн хувьд нэмэлтээр болохоор за харилцаа ингээд үнэхээр сайжирч гин үү цаашид юу н хэрэгхээр байна вэ урт хугацааны ирээдүй яаж ин гэдгийг харъя. Хоёрдугаар хэсэгт байгаа одоо яг нэг X нь эргэж ирээд байгаа ганц би хүмүүс биш үү тий. Энэ хүмүүс бол яг энэ өнгөрсөн харилцаатай байсан үнийг хүлээж авах хэрэгтэй юугүй юу? Яг яах ёстой юм бэ та гэдгийг хүзрээр харцгаая. За 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн хувьд хувь хүний хөгжил, хүнслэг байдал талаасаа энэ 9 дугаар сар ямар байх вэ? The Empress, nice. За хувь хүний хөгжил талаасаа, spiritual талаасаа энэ 9 дугаар сар 3 дугаар бүлгийн хувьд ямар байх вэ гэхээр яг нэг юм Ten of Swords дээшээ харж гарч ирсэн ээ. Knight of Coins доошоо харж гарч ирж байгаа хгүй. Ер нь өмнөх дор хаяж 3 сарын хугацаанд аль эсвэл баг энэ 2026 он эхлснээс хойшоо нилээ нэг тийм жоохон урам зориггүй те дуртай байсан зүйлстэй дурггүй болоод нэг арай хийж ингээд нэг амьд байгаад идэг штэ хүн бүр ингээд survive хийгээд идэг штэ. Тэг ихэнх зүйлээсээ ингээд уйдсан доктортойгоор ингээд хийх ёстой юмнуудаа хийгээд мэдрэх ёстой юмнуудаа мэдрээд ингээд нэг тийм function юусоо хийж чадахгүй өөрийгөө ингээд зөв функцэлж чадахгүй ингээд яваад исэн. Тэр байдлаасаа болвол энэ 9 дугаар сард гарч ийна. Ерөөсө баг нэг юм resurrection energy байгаад байгаа байхгүй ингээ буцаад ингээд өглөөс ингээд цоо шинээр амьлаад босч ирж байгаа юм шиг энэ нэрийг харагдаад байна. Би жоохон муухай жишээ авчлаа. Гэхдээ ингээд нэг бүх зүйл танд амар гоё шин санагдаж эхлэх болно. Яг ингээд хуучин явдаг байсан гудамжаараа алхаад, хуучин хийдэг байсан ажлаа хийгээл, хуучин хувцас өмсөөл, хуучин найзуудтайгаа уулзаад байж байгаа ч гэсэндээ танд бүх зүйл буцаад амар гоё шинэлэг санагдана. Гудамжинд ингээд өмнө нь харж байгаагүй те зөндөө олон гоё моднууд ургацсан байгааг хараад найз нөхөд чи ямар хөөрхөн халамжтай таныг ойлгож сонсдгийг тэрийг анзаараад удаан хийсэн ажил чи яг үнэндээ танд ямар их үр өгөөж өгж байгааг анзаараад өмсгөө болцсон байсан дуртай хувцснуудаа эргэж дурлаа те ингээд нэг юм бүх зүйл ингээд нэг юм өнгө ороод шинээр эхэлж байгаа юм шиг байдалтай болж эхэлж байгаа харагдаж байна. Тэгээ яагаад ингэж ийн вэ гэхээр өмнө нь сэтгэл зүйн угаасаа биш байсан байна. Ерөөсөө ингээд нэг л хэцүү асуудалд ингээд анхаарлаа төвлөрүүлээл шаналал арай гэж яг ингээд өдөр хоногийг амьтаа голтой ингээд бараад исэн. Тэр байдлаасаа бол гарч байгаа харагдаж байна. Тэгээд энэ 9 дугаар сард 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань илүү шийдэмгий болж хувирна. Одоо бараг шудраг ёсыг тогтоогчд шиг л болж байгаа харагдаж байна л да. Шийдэмгий болоод хэл яриа чинь бас тодорхой хэмжээнд ингээд хурц болоод тий. Ер нь жоохон ингээд 3 дугаар бүлгийнхэнд маань people pleasing зан гэж байдаг штеп.
хүмүүсийг ингээд нэг жоох аягсаар нь байлгах гад хүнд үгүй гэж хэлж чаддгүй ч юм уу тий. Иймэрхүү зам чанар байсан бол аль эсвэл хитрхи ингээд уян зөөлөн хүн болгоно ингээд dodging bullet тий. Оо за тэгээ ойлголоо гэж ингээд идэг байсан бол энэ 9-р сараас тэхээ болж байгаа харагдаж байна. Юу танд шудраг санагдаж байна, юу шудраг бус санагдаж байна. Тэрийг ингээд үгээрээ үйлдэлээр айгу чөлөөтэй илэрхийлж байна. За би наадах чи хийнэ, айсвал би наадах чинь чадахгүй, наадах чи надад болж байна, айсвал болохгүй байна гэд ингээд нэг юм юмс аяандаа шийдэгдхийг цаг хугацаанд даатгаж хүлээгээд авахгүй, бусад хүмүүс ямар шийдвэр гаргах нь уу тэрийг дагаад байхгүй, та яг ингээд өөрийнхөө үйлдэл, өөрийнхөө бодол санаа, үзэл бодолтой яг эзэн нь болж байгаа харагдаж байна. Ингэснээр ер нь бол та илүү хүчтэй, илүү зоригтой, илүү хурц шийдэмгий мэдрэмжийг бусдад мэдрүүлэхээр харагдаж байна. Тэгээ энэ нь бас өөрт чинь ч гэсэндээ хэрэгтэй зүйл гэж бууж ирлээ. Хүмүүс таныг жоохон илэг барих гад идэх ч юм уу, даврах гад идэх ч юм уу тэр хандлага үүгээр зогсооно гэсэн үг. За тэгээд өөр бас нэг гоё мессеж гарч ирж байгаа нь 3 дугаар бүлгийнхэн маань за эрэгтэйч бай, эмэгтэйч бай уншлагыг сонсож байгаа хүмүүс хамаагүй яг glow up хийж байгаа харагдаж байна. Ер нь бол эмэгтэйчүүдийн хувьд гэх юм бол гадаад гоо үзэсгэлэн бол бүр маш төгсрөн гэж гарч ирлээ. Айгуу гоё ингээд жин хасаад, аль эсвэл бүр гоё фиттэй, чанга биетэй болоод, гоё хувцлаад, үсээ их гоё засаж янзлж, үсээ үнэхээр гоё ингээд нэг зөв тайруулаад яг өөрийнхөө стайлыг болоод өөртөө зохих одоо нэг юм стилээрээ нүрэ будаад үсээ засуулаад хувцлаад эхлэхээр хүн ингээд маш гоё харагддаг штеп. Яг team glow up бас ирж байгаа харагдаж байна. Тэгээ ер нь бол энэ 9-р сард байна штеп те таныг эргэн тойронд байгаа хүмүүс чинь айгүй их магтаж бас эхэлнэ. Гэтэ ингээд атархаж матархаад байгаа биш. Та үнэхээр ингээд нэг тийм буцаад ингээд сэргээд өмнө нь байснаасаа илүү үзэсгэлэнтэй хөөрхөн болоод ад жаргалтай болоод байгаа чи хүмүүст ингээд айгу таалагдана гэх юм уу да. Тэгэл ингээд хүмүүс таарах болгонд өө ямар гоё болцсон, улам хөөрхөн болцсон байна, улам цог чапаатай болцсон байна гэд ингээд хүмүүс таныг тойрон хүрээлэхээр болвол бас харагдаж байна. За тэгээд dead card дээшээ харж гарч ирсэн. Ер нь бол удаан хугацаанд эргэлзсэний эцэст нэг тийм өөрийгөө сонгож байгаа энергитэй байна. Ерөөсөө бас хүмүүсийн зүгээс чи айгу өөр болчихжээ гэдэг үгийг айгу сонсох байх. Гэхдээ энэ нь болохоор өнгөрсөнд нэг тийм хэцүү зүйлийг туулаад мэдрээл те өөрийгөө бас ингэж жоохон гаргуунд нь гаргаад исэн энэ байдлаасаа гараад нэг л нэг тийм хүчтэй, шинжлэгдсэн, аз жаргалтай, өөдрөг, өөртөө болон те байгаа бүх зүйлдээ сэтгэл хангалуун ийм гоё энергиэр 3 дугаар бүлгийнх маань 9-р сард цэмэглэгдэж байгаа харагдчихэ. За ингээд YouTube маань уншлах дуслаа. Баярлаа.